Оройн дөрөв эрхэм мэнд үзэгчтэй нүүдэл шийдэл нэвтрүүлгийн цоошин дугаар үзэгч та бүхэнд Монгол телевиз самхаас хүрэхэд бэлэн болоод байна. Өнөө орой бид бүхэн цахим мөнгө сэдвийг сонгож авсан байгаа. Чухам яагаад энэ сэдвээр ярилцах болсон талаар бяцхан сурвалжлага үзээд студид ирсэн зочдтойгоо танилцъя. Монголын эдийн засагт ойролцоогоор 890 тэрбум төгрөг бэлнээр эргэлдэж байгаа нь нийт мөнгөний нийлүүлэлтийн ердөө 6 гаруй хувийг эзэлж байгаа талаар Монгол банкнаас мэдээлж байна. Өөрөөр хэлбэл үлдсэн нь бэлэн бос буюу төрөл бүрийн карт, захин банкнд электрон хэлбэрээр хадгалагдаж бэлэн босаар гүйлгэнд гардаг байна. Харин электрон мөнгөийг ойлголтын араас хүчтэй гарч ирсэн криптовалют буюу биткойн, лайткойн, монеро, арк гэх мэт шинэ төрлийн электрон мөнгө нь үнцний өсөлтөөрөө олонний анхаарлыг татаж эхэлжээ. Жишээ нь криптовалютын зах зээл дээрх нийт үнэлгээ 2017 оны 8 дугаар сарын эцсийн байдлаар 170 тэрбум Америк долларт хүрсэн байна. Энэ нь оны эхнээс 850% өссөн үзүүлэлт бөгөөд криптовалютын зах зээлийн талаарх мэдээллийг хүргэдэг CoinMarket сайтад бичснээр энэ өсөлт нь улс орнуудын засгийн газрууд, төв банк, зохицуулагч агентлагуудын толгоон өвчин болсон гэжээ. Учир нь хурдцтай өсөж байгаа криптовалютын зах зээлийг цаашид хэрхэн зохицуулах талаар тодорхой хууль боловсруулж чадахгүй байгаагаас гадна төв банкуд криптовалютын талаар ямар арга хэмжээ авахаа төлөвлөж чадахгүй байгаа юм байна. Энийн шинжээчид дараагийн 10 жилд төлбөр тооцооны систем криптовалютууд зөнхлөн гэж таамаглахад хүргэсэн байна. Харин криптовалют төрлийн зах зээлд тэргүүлж байгаа нэг биткойн нь 2010 онд 0.6 Америк доллартай тэнцэж байсан бол өнөөдрийн байдлаар нэг биткойн нь 4452 Америк долларын ханштай байна. Харин ижил цагт нэг биткойн нь 10.9 сая төгрөгтэй тэнцэж байгаа юм. Википедиад бичснээр одоогоор Америкийн нэгдсэн улс болон Европт олон зуун компани үйлчилгээний газрууд биткойноор тооцоо хийдэг бөгөөд төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрсөн байдаг байна. Харин манай улсын хууль тогтоомжид захин мөнгө гэх нэршил байгаа ч Монгол улсын мөнгөнд тэмдэгт төгрөгтэй адил үнцийн бүхий Монгол банкны зөвшөөрөлтөд гаргасан бэлэн бос төлбөрийн хэрэгслийг хэлнэ гэж заажээ. Өөрөөр хэлбэл захин мөнгө нь заавал мөнгөн хөрөнгөөр баталгаажиж эргээд мөнгөн хөрөнгө чөлөөтэй хүрвдэг гэж үзсэн тул криптовалютууд хуулийн энэ заалтад хамаарахгүй юм. Гэсэн ч биткойны өснө нэмэгдэж байгаа үнийг дагаад биткойн худалдаж авах энэ төрлийн бизнест хөрөнгө оруулах иргэд Монгол улсад олон байгаа нь цахим сүлжээнд байрласан зар олон бүлэг группээс харагдаж байгаа. Харин энэ байдалтай холбогдуулан Монгол банк мэдээлэл гаргасан бөгөөд мэдээлэлдээ криптовалют нь Монгол улсад албан ёсны хууль эрх зүйн баримт бичгээр зохицуулагддаггүй, албан ёсны төлбөрийн хэрэгсэл тооцогдохгүй болохыг үгээр мэдэгдэж байна. Криптовалютуудыг зохицуулах тогтолцоо олон улсад ч хараахан боловсронгүй болоогүй байгаа бөгөөд эдгээр хэрэгслээр хийгддэг гүйлгээ нь эрх зүйн нэгдсэн зохицуулалтгүй байгаа болно. Иймд эрх зүйн орчин тодорхой бөгөөд үнийн савлгаа, тогтворгүй байдал өндөртэй криптовалют руу хөрөнгө оруулалт хийх нь өндөр эрсдэлтэй болохыг Монгол банк анхааруулж байна гэжээ. 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар дэлхий дээр 16,366,275 ширхэг биткойн борлуулагдсан бөгөөд нийт 21 сая биткойныг энэ төрлийн зах зээл дээр гаргахаар зарлагдсан байна. Харин криптовалютыг хөгжүүлэхэд хоёр асуудал тулгарч байгаа бөгөөд нэгдүгээрт криптовалютыг гүйлгээ хийхэд хялбар болгох, хоёрдугаарт криптовалютын технологийн аюулгүй байдлыг сайжруулах асуудал тулгамдж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар биткойноор нэг удаагийн гүйлгээ хийхэд заримдаа хэдэн өдөрч шаарддаг байна. Энэ нь мөнгөний үндсэн үүргийг хангахгүй байгаа гэсэн үг юм. За тэгэхээр өнөөдөр цахим мөнгө буюу криптовалют, блокчейн технологи хэмээх энэ шинэ нэр томьёо дэлхийд дээр яригдж байгаа саналуудын талаар ярилцахаар 5 зочтой студид урьж авчираад байна. Би баруун гар талаасаа танилцуулъя. Монгол банкны ахлах эдийн засагч Түмэн Цэнгэл хүрэлцэн ирсэн байна. Стандарт Капитал группийн гүйцэтгэх захирал Ламсүрэн ирсэн байна. За биткойн өөрөө одоо хуваараа олборлож байгаа өнөр бат манай студид бас ирсэн байна. За миний зүүн гарталд ард санхүүгийн нэгдлийн санхүү хариуцсан захирал Ганзөрөг хүрэлцэн ирсэн байна. За Cryptocurrency Mongolia компани үүсгэн байгуулагч Гантик нар хүрэлцэн иржээ. Тэгэхээр хамгийн түрүүнд бол одоо Түмэн Цэнгэл эдийн засгийн бичсэн нийтлэл бас сүүлийн 7 хоногт бол Монголын олон хэвлэл мэдээллийн байгууллагуудаар бас ишлэгдэж нэлээд олон одоо энэ цахим мөнгө сонирхож байгаа Facebook группүүдэр бол нэлээд хувааг шеэрлэгдэнэ гэж ярьдаг, одоо хуваалцагдаж байх шиг байна л та. Тэгэхээр мөнгө гэдэг ойлголт тийг яг юу гэж тайлбарлалт юм бэ? Төв банк маань юу гэж тайлбарлалт юм? Сая бас манай сэтгүүлч Чернэнгийн хийсэн сурвалжлаган дээр криптовалют нь яг мөнгөний үүргийг бас хараахан биелүүлж чадахгүй байна гэдэг бас өгүүлбэр гарч байна шүү дээ. Тэгэхээр төв банкны зүгээс мөнгийг яг юу гэж тайлбарлалт юм бол эдийн засагт. Тэгэхээр би яг нэг суур ойлголтоос эхлээ ярьчих гэж бодож байна. Тэр нь мөнгө яагаад хэрэгтэй юм? Тэгээд одоо
ямар хэлбэртэй байдгийг цаашд яах юм бэ гэдэг гурван асуудал байгаа. За яагаад хэрэгтэй юм бэ гэхээр эдийн засгийн аливаа хүмүүс аж ахуй нэгжүүд нэг тийм одоо үйл ажиллагаанд одоо specialization гэж ярьдаг. Одоо мэрэгших боломжийг олгож байгаа. За жишээ нь та одоо Toyota үйлдвэрлэл, та iPhone үйлдвэрлэл, би талах үйлдвэрлэе, хоорондоо солио. Энэ үед бол мөнгө хэрэгтэй. За тэгвэл мөнгө ямар хэлбэртэй байсан гэхээр яг түүхийг эргээд харах юм бол за зарим улс орнуудад нэг тухайн цаг үед будаагаар ч юм уу эсвэл гурилаар ч юм уу ингээд сольж исэн түүх байдаг. За сүүлийн үед бол ихэнх орнууд бол мөнгөнд тэмдэгтэйг ашиглаж байгаа. За энэ бор сүүлдээ электрон буюу захин хэлбэр рүү орчлоо. За одоо яригдж байгаа энэ криптовалют нь тэгэхээр нэг төрлийн электрон мөнгөө гэж яригдаад байгаа. За тэгэхээр энэний гол шин чанар нь юу юм бэ гэхээр нэгт бол мэдээж электрон. За хоёрт бол нэг альва нэг төв банк нэгдсэн институт гаргадаг. А гуравт бол peer to peer гэдэг байгаа. Шууд ингээд та бүхэн хоорондоо солилцох боломжтой гэсэн үг. А гэхдээ яг энэ криптовалютууд одоо зах зээл дээр нэг мянгаад ширхэг байна. А бүгд яг мөнгөний өрөг гүйцэтгэж чадж гэнэ үг бол үгүй. Нэгт бол үнэн маш савлгаатай байна. Хоёрт бол дуртай газар очиод криптовалютаар гүйлгээ хийх боломжгүй. Тэгэхээр энэ яг мөнгөний гол үүргүүдийг хангаж чадахгүй учраас мөнгө бишээ гэж яг эдийн засгч бол үзээд байгаа юм. За баярлалаа. Тэгэхээр би яг энэ сэдвээр судалгаа хийж байхдаа Facebook-ийн 2 групп руу орж ажиллалаа. Монголчууд маань арилжаа 8-нд оролцож байна уу? Ямар шүү сургалтууд явж байна? Хүмүүсийн ойлголтын төвшин ямар байна гэд өнгөрсөн жилээс эхлээл одоо дэлхийн бодол санааны одоо лидерүүд цугладаг TED конференсийн одоо илтгэлүүд дээр бол одоо 0 to 1 буюу тгээс 1 рүү гэдэг ном бестселлер болсноос эхлээл блокчейн технологийн талаар бол хүн болгон одоо яриад ихсэн. Энэ нь бол одоо уламжлалт институтуудыг бол илүү арчилсан болгох юм аа. Дундын тоглогчийг бол одоо байхгүй болгоно гэдгийх мэтэр. Тэгэхээр гантикгийн хувьд бол Cryptocurrency Mongolia гэдэг компани байгуулсан байна. Энэ Facebook-ын группүүд дээр бас нэлээд админы үүрэг гүйцэтгээд одоо хилцүүлгийг зохицуулаад байх шиг байна. Тэгэхээр яагаад блокчейн технологиг сонирхож эхэлсэн талаараа хуваалцаач. Сая ярьж л та тийм мөнгө одоо гэхэд бас хэцүү байна одоохондоо. Гэхдээ яванда блокчейн технологи маань одоо яг өөрөө зөвхөн мөнгөнд зориулагдаагүй технологи тийм ээ. Энэ бол одоо бид нар одоо интернетийг анх гарч ирэхэд өдөө зэрэгт хүрнэ гэж бол төсөөлөөг. Бид нар одоо бүх одоо амьдралын одоо бүх одоо хэсэгт интернет хэрэглэгдэж байна тийм. Тэрнтэй адилхан блокчейн технологи бол одоо дараагийн шатна гэж хүмүүс ярьж байгаа. Биткойн болон мөнгөний хэсэг нь зүгээр нэг л хэсэг нь. Нэг аппликейшн гэсэн үг байна. Энийг одоо өөр одоо шилжүүлэг бүртгэлийн систем, одоо үйл хөдлөх хөрөнгийн шилжүүлгийн систем энэ бүгдийг одоо ингээд ийм маш сайн одоо нэг одоо хуулбарлаж ч юм уу одоо хакертаж ч юм уу тех боломжгүйгээр өөрөө одоо ингээд хүмүүсийн дунд одоо ард иргэдийн дунд одоо нийтийн дунд байх тийм төвлөрөөгүй тийм систем сүлжээ гэсэн үг хэрэгтэй. Тэр одоо интернетийн сүлжээ гэж байгаа шиг одоо блокчейний сүлжээ гэж одоо бас давхар ингээд явж байгаа. Тэгээд мянгаад ширхэг одоо крипто байгаа. Гэхдээ эдгээр маань бүгдээрээ мөнгө бол биш. Эдгээр маань өөр одоо үйл ажиллагаатай. Зарим нь одоо өшөө дөнгөж эхэлж ил дээ энэ маань айгүй шин технологи байна. Шин технологи болго ямар нэгэн асуудалтай байна анх үүсэхтэй тийм ээ. Энэ бүгдийг ингээ баг багаар засаад өшөө хөгжүүлээ, сайжруулад, дэвшүүлээд ингээ явах боломжууд бол бүрэн бол байгаа. Тийм болохоор ирээдүйд бидний амьдралд одоо 5-10 жилийн дараа гэхэд өшөө илүү бодит хэрэглээнд орцсон байх. Тэр үед бид нар бас бэлтгэлтэй байх хэрэгтэй юм бол. Тэгээ яг Монголд иймэрхүү үйл ажиллагаа явуулдаг нэг шалтгаан нь бас хүмүүст зөв мэдээлэл бас хүргэе гэсэн талаас нь. За баярлалаа. Тэгэхээр төмөн цэнгэл эдийн засгийн нийтлэлийг уншиж байхад бол криптовалют нь бол өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалтын хэлбэр юм а гэж одоо дүгнж бичсэн байсан. Одоо эдийн засгийн хувьд JP Morgan дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын банкны захирал бол энэ онд бол энэ төлбөрийн энэ мөнгө бол террористууд болон за одоо хакеруудын хэрэгсэл юм а. Тэгэхээр бид нар бол хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлээд энэ одоо мянгаад байгаа валютын заримынх нь үн бол яг тэр мэдээллийн дараа бол мэдээж хэрэг унсан байсан. Тэгэхээр ард санхүүгийн нэгдэл бол Монгол даатгалтай, за банк устай, Монголын томоохон санхүүгийн одоо компаниудын нэг. Тэгэхээр танай байгууллагын хувьд одоо блокчейн технологиг яг JP Morgan-ы банкны захирал танай одоо санхүүгийн компани хоёр бол бодол нь бол өөр байх шиг байна шүү дээ. Яагаад ийшээ хөрөнгө оруулалт хийж хүмүүс одоо шинэ бүтээгдэхүүн хийж орох болсон талаараа яриач. Сая гантик бас хэллээ. Ерөнхийдөө шинэ юм гарч ирэх болгонд ерөнхийдөө янз бүрийн эсэргүүцэл бол байдаг. Одоо интернетийг бол хэн ч өнөөдрийн түвшинд хүрнэ гэж бодоагүй. Uber-ыг
өөрөө такси эзэмшдэг мөртлөө хамгийн том таксины одоо компани болно гэж хинч бодоогүй. А яг тэрнтэй адилхан бид нар юу гэж бодож байна гэхлээр блокчейн дээр одоо тогтсон энэ хүү криптовалют бол санхүүгийн системд хувьсгал хийн гэж харж байгаа. А мэдээж үүсгэн байгуулагдаад 2009 оноос хойш бол ерөнхийдөө 8 жил болж байна. Тэгэхээр мэдээж одоо сайжруулах, өшөө ажиллах маш олон зүйлс байгаа. Тэгээ ер нь бол ирээдүйд бол санхүүгийн систем бол ийшээ явах нь бол тодорхой гэж бол бид харж байгаа. Яагаад гэвэл одоо жишээ нь би одоо жишээ нь Америк руу нэг $3,000 шилжүүлээ л да. Тэгэхэд Swift юм уу, MoneyGram юм уу одоо ямар нэг системээр шилжүүлдэг, банкар дамждаг. Энэ системээр ингээд шилжүүлэхэд за MoneyGram-аар бол 2-3 цаг болно. Swift-ээр шилжүүлэхэд бол 2-оос 3, 4, 5 өдөрч болдог юм уу те. Гэтэл би биткойныг ашиглаад өөрөө яагаад ингэж орсон бэ гэхлээр өөрөө би төлбөр хүлээж авч үзсэн. Ерөөсөө 5 минутын дотор маш бага хэдхэн центийн одоо төлбөр шимтгэлтэйгээр одоо $3,000 авдаг ч юм уу те. Ийм гүйлгээ их боломжтой. Тэгээд дээрэс нь нууцл хин нэгэн одоо хин хаашаа одоо мөнгө шилжүүлж байна вэ гэдгийг бол мэдэх боломжгүй байдаг. Энэ бол нөгөө талаас нь мэдээж хууль зохицуулалтын байгууллагуудын хувьд бол асуудал болж байна. Гэхдээ хувийн хувьд бол энэ бол бас нэлээд том эрх чөлөө болохоор шүү дээ. Худалдаа авалт гэдэг бол бас эрх чөлөөнүүдийн нэг. Тэгэхээр стандарт капитал байгууллагын хувьд болохоор сая нэвтрүүлгийг хэлэхээс өмнө криптовалютын exchange буюу одоо зах нээчлээ гэдэг мэдээллийг надад өгсөн. Ингээд надад бас шинэ мэдээлэл байна л да. Тэгэхээр одоо Монголд энэ Facebook дээр энэ хоёр групп дээр ингээд маш идэвхтэйгээр ингээд юм ярьж байгаа хүмүүсээс монголчууд маань хэр идэвхтэй энэ криптовалютыг худалдаа авах үйл ажиллагаанд оролцож байна. Аюулгүй байдлаар яаж энэ үйл ажиллагаанд оролцох боломж нээлттэй байна. Монгол банкны мэдээллийг бол бид нар харлаа. Тэгээ одоогоор тогтворж байгаагүй байна. Эрсдэлтэй болохоор болгоомжтой байхыг одоо иргэдтэй анхааруулсан. Худалдааны хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрөөгүй шүү дээ. За ерөнхийдөө бол яг түрүү энэ гантиг хэллээ. Тэгээ ерөнхийдөө бол энэ бол зөвхөн төлбөр тооцооны хэрэгсэл биш юм аа тий. Блокчейн гэдэг нь өөрөө интернет болон цахилгаан хүн төрөлхтний амьдралыг яаж өөрчлөв тий. Блокчейн бол одоо 3 дугаар хувьсгал юм аа гэж дэлхийн одоо шилдэг технологийн компани удирдлагууд болон ирээдүг харж байгаа энэ дэвшилт технологиг хөгжүүлж байгаа томхон инженерүүд үзээд байгаа. Тэгэхээр блокчейн бол одоо зөвхөн төлбөр тооцооны хэрэгслэхээс илүү тэгээ одоо хүн төрөлхтөн дэлхийн нийтэд томоохон дэвшлийг авчрах технологи гэж харж байгаа. За тэгээд ерөнхийдөө бол 2009 онд анх үүссэн тий. Тэгээ яг ер нь бол одоо бидний зүгээс бол 2012 оноос хойш энэ технологиг судлаад одоо биткойн гэж яг юу юм. Тэгээ энийг одоо хэрхэн олборлтын одоо биткойн майнинг гэдэг нь юу юм. За биткойныг хэрхэн ашиглаж болд энэ цаана одоо яг ямар технологи яваад байгаа гэдэг дээр. Тэгээд бол монголчууд бол 2015 оноос хойш одоо энэ технологи руу одоо хэсэг бүлэг хүмүүстэй одоо юу гэдэг Монголд одоо IT-ийн чиглэлээр ажилтдаг сурч хөдөлмөрлсөн залуучууд ерөөхдөө хөвчлэн сонирхоод тэгээ монголчууд бол 16 оны сүүлээс худалдаа авалт хийж эхэлсэн. Одоо дэлхийн бусад биржүүдээс тий. Ерөөхдөө энэ 2013 онд бол одоо нэг биткойны үн $350 байлаа тий. Өнөөдөр одоо $4,450 үрж байна. За энэ маань өөрөө одоо Америк доллар ингээд хэвлдэг шиг одоо unlimited биш. Тэгээ өөрөө юм чинь тодорхой хэмжээний лимиттэй. Тэгээ 21 сая ширхэг гэдэг. Тэгээд бид нар одоо монголчууд үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдъя. Одоо монголчууд бол бусад биржүүдээс 8% шимтгэлтэй энэ биткойн болон бусад криптовалютад хөрөнгө оруулалт хийж байна. Тэгэхээр монголчууд одоо яагаад Монгол төгрөгөөрөө криптовалют худалдаж авах нөхцөл болцоог бий болгоё гэсэн үүднээс энэ системийг 2 жил хөгжүүлсэн байна. За баярлалаа. Эргээд бас наад системийн чин талаар сонирхноо. Тэгэхээр үнэр уттай бол өнөөдөр манай редакц холбогдсон тийм. Биткойн олборлагч бид бүхэн хайж байсан. Яг амьдрал дээр ингээд олборлно гэхээр одоо өвөр Монголд биткойн болон бусад криптовалютын фермүүд ажиллаж байна гэдэг мэдээлэл ихээр гарсан. Quartz.com дээрээс би ингээд нийтлэл харахад өвөр Монголын зарим газар бол ингээд том үйлдвэрүүд дотор маш том сэнснүүд тавьсан.
Тэгээд ийм серверүүдийг хөргөөд одоо харахад бол яг дата центр шиг л харагдчихлээ л дээ том технологийн компаниудын. Тэгэхээр чиний хувьд олборлоод хэдэн сар болж ийн яагаад анх ийшээ уурсан ашигтай байна уу? Яг өөрийнхөө туршлагаас хуваалцаач. Би 5 сарын өмнөөс олборлож гисэн. Бид энэ зүгээр сонирхлоороо хийдэг. Өөрөө шал өөр мэрэгчлээ юм. Тэгээд олборлох ашиг гэдэг хамгийн том урсгал зардал бол захилгаан байдаг. Тэгээд Монгол захилгааны өнгө хямдхан учраас гэрийн нөхцөлдөөс олборлож болж юм л да. Тэгэхээр тэр бүгдээрээ өөрөө сайн судлах хэрэгтэй. Яг аль coin байвал ашигтай байна тий. Үн нь яг энд хийснээр аягүй хэлбэлцдэг. Тэгээд миний хувьд болохоор эхний 5 сард харж байхад consistently constant ингээ мөнгө олох боломж бол биш. Гэхдээ as long as юу захилгааны үнэ нь одоо яг мөнгө олоод одоо энэ яг ингэж байгаа байхгүй бид нар ингээд бүгдээ transaction хийж байгаа шүү дээ тий. Онлайнаар мөнгө хийгээд transaction хийж байгаа тэр процессорын одоо miner гэдээ бидний одоо хэлээд байгаа. Тэр олборлагчид нь математикийн аргаар тэрийг янзалж өгдөг, organize хийж өгдөг. Тэгээд тэр хийж байгаа явцтай одоо шагналт нь төлбөрийн төлөлт бид нэр шагнал болгож мөнгөний авдаг биткойн тий. Тэгэхээр би миний ойлгож байгаа зөв бол дид бүтцийн та нар хийж өгч гин гэж ойлгож болох уу? Түрүүн ганцруу захирал хэлсэн за MoneyGram-аар би ингээ хүнээс $3,000 авах гад тэгэхээр банкны тэр одоо системүүд хоорондоо нууцлалтай кодоо шийдэлцэж чинь те энэ хүн мөн байна гэд хоёр талд нь бол одоо иргэний үнэмлэх үзээд юм уу тэр гар үсгтэй хуудас үзэж чинь гэхээр одоо энэ олборлож байгаа хүмүүс болохоор тэр дундын серверийн үүргийг гүйцэтгэж чинь гэж. Ер нь бол яг үнэ тий. Серверийг хийж байгаа. Тэгээд серверийг хийж өгсөндөө цалин авч байгаа тий. Цалин авч байгаа. Тэгэхээр гүйлгээний тэр нэг шимтгэлийг та нар авд юм уу? Би бас мэдгүй. Хоёр төрлөөс мөнгө авдаг л да. Нэг нь болохоор яг гүйлгээний шимтгэл тэр нь ихтэй аягүй жижиг. Хоёрт болохоор одоо шил яг энд хийснээр нийт 21 сая биткойн аваа гэсэн шүү дээ. Тэгээд цаанаас нь ингээд money supply ингээд лимит хийсэн байдаг. Одоо жил болох 4 жилд нэг удаа одоо нэг блок гэдэг байгаа тий. Тэр транзакшныг бид нэр ингээд хийхэд тэрэнд нь одоо ашиг болоо тэр майнерт нь 12.5 биткойн өнөөдрийн түвшинд өгч байгаа байхгүй юу? За. Тэгээд 210 мянган блокчейн хийсэнд тэрний дараа нь тэр нь 12.5 одоо геометр процессор багасаал явсаар агаад 12.5-ыг аавна хэрч өнөөдрийн ханшаар чим $4,400 ботхор ч овоо мөнгө. Тийм. Гэхдээ нэг биткойн майн хийнэ гэдэг хэцүү л дээ. Ялангуяа биткойн дээр бол За баярлалаа. Сонирхолтой байна л да. Өвөр Монголд ийм хийж ийн гэдгийг гарч ирэхэд бол хүмүүс сошиал медиа дээр Монголд ийм фермүүд байгуулвал яасан ч гэдэг юм уу те. Тэр цэм одоо гэр оролцолд шөнийн цагт тариф захилгааны тариф тэгэлцэн байгаа үе. Тэгэхээр Төмөн Цэнгэлийн бичсэн нийтлэл дээр Монголд ингээ эргэж байгаа мөнгөний угаасаа 6% гар дээр бид нэр ингээ таксинд бэлнээр өгж байгаа. Бусд нь угаасаа ингээд би картаар интернет банкаа ингээ харахад надад тэдэн төгрөг байна гэж надад харуулж байгаа болохоор би итгээд байгаа штэ. Яг банкн дээр тэр нь бэлэн мөнгөөрөө байна уу гэх юм бол бас банкны нөөцийн асуудал, банк тэрийг зээл болгоо гаргацсан ч байж магадгүй тийм ээ, арилжааны банк. Тэгэхээр Монгол банкнаас бол ингээд мэдээлэл бол гаргацсан юм байна. Дэлхийн томоохон санхүүгийн институтууд ер нь яаж хүлээж авч ийн, ер нь өдөр тутам харж байхад сая бид нэвтрүүлэг эхлэхээс өмнө бас олон улсын валютын сангийн даргын хурал дээр хэлсэн сэтгэлийг ярьж ирсэн шүү дээ. Тэгэхээр төв банкуд ер нь энэ блокчейн технологиг юм уу криптовалютыг яаж харж байна? Бүгдээрээ болгоомжлоод харж байна уу, өрсөлдөгч байна уу? Эсвэл сүрж дарахж байна уу? Тэгэхээр яг хоо биткойн бол одоо нэг ярианы сэдв байха болцсон гэж хэлж болно. Биткойн гэхээсээ яг энийг боломжтой болгож байгаа тэр суур технологи, блокчейн. За энэ дээр бол ерөөсөө банкуч маш их анхаарал хандуулж байгаа. Төв банкуд, хөрөнгө оруулагч нар, IT компаниуд бүгд энийг бол магадгүй ирээдүй гэж харж байгаа. Яагаад вэ гэхээр нэгт яг одоо түрүүн хэлсэн peer to peer одоо зуршлагч хэрэггүй болчлоо. Шууд. Тий. Хоёрт сая хэлсэнчлээ одоо тэр мөнгө одоо биткойны чинь төв банк биш IT компаниуд ингээд сервис үзүүлснийхаа хариуд олборлоо зах зээл дээр нийлүүлээд байна шүү дээ. Тэгэхээр эн чинь ерөөсөө бидний одоо энэ дассан санхүүгийн зах зээлийн энэ тогтолцоог огт өөр болгочих юм биш үү гэж үзээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо сүүлийн судалгаа Roland Berger гэдэг дэлхийн нэртэй зөвлөх компани байж байгаа. За 16 оны эцсээр бол нэг 90 төв банк бол яг энэ блокчейн технологи дээр
одоо маш их анхаарал хандуул судалгаа явуулж байна гэсэн үр дүн гаргасан байна. Гэхдээ одоо түрүүн одоо зах зээл дээр байгаа 1000 криптовалютын нийлбэр дүн чинь яг өнөөдрийн ханшаар бол нэг 150 тэрбум доллар. Яг энэ нэлээд том тоо шиг сонсогдож байгаа ч гэсэн нөгөө нэг хувьцааны зах зээл, бондын зах зээл, форекс зах зээл эдгээр зүйлтэй харьцуулахад бол өчүүхэн зүйл. За тэр үтгээ одоо кэш биллионер зах зээлд эргэлж байгаа Америк доллар гэхэд 1.5 триллион доллар байдаг. Тэгэхээр одоогоор бол хэмжээ нь маш жижиг байгаа. Одоо түрүүн Кристин Лагард хэлж байсан. Тэгэхээр ерөнхийдөө энэ зохицуулагч нар, судлаач нар яг хөө потенциалыг нь бол ойлгож байгаа. Одоохондоо судлаад анхааралтай ажиглаад тэгээд яг ирээдүйд ямар зохицуулт арга хэмжээ авах юм бэ? Энийг л анхаарч байна гэж харагдаж байгаа. Тэгэхээр санхүүгийн шинэ бүтээгдэхүүн боломжууд гарч ирэх болгонд хажуугаар нь дагаад амар хялбар аргаар мөнгө олъё. За сүлжээний системээр гişүүд нэмж яагаад хүн л өөрчлөж гэдэг санхүүгийн гэмт хэрэгүүд бол зөвхөн манад л гэхэд бол маш олон нэр төрлөөр гарч ирсэн л та. Тэгэхээр одоо яг нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүс ч юм уу ийшээ за эрсдэлтэй ч гэсэн би нэг $500 хөрөнгө оруулаад үзье гэж бодож байгаа хүмүүс энэ 1000 криптовалютаас яаж сонгох вэ? Зарим нэгийг нь болохоор лөөвөр гэл ингээл яриад эннээс болгоомжлоороо энэ нь зүгээр гээд тэгэхээр ингээ миний ард харагдж байгаа энэ логонууд ч гэсэн одоо бүгдээрээ криптовалютуудыг одоо манай дизайнер болол ингээл тавьсан байгаа. Тэгэхээр тэрэн дээр хүмүүс зохицуулалтгүй буюу урд өмнө нь бол банкуд ингээ гарч ирээд энэ бүтээгдэхүүн энэ юм аа. Алт энэ вэ, зис энэ вэ, Америк доллар энэ вэ, төгрөг гэж манай үндэсний валют байна гэжсэн. За энэ маань одоо нэлээд либерал шинэ технологи гараад ирэхээр хэний мэдээлэл үнэн гэж итгэх вэ? Би гандгаас асуумаар байна л та. Ер нь сүлжээний бизнест эхлэхдээ айгүй гоё эхэлдэг л те. Би одоо мөнгөтэй болгож тийм үү те. Та ингээд одоо тэдийг хийх юм бол одоо тэд болно ч айгүй гоё ингэж ярьдаг тийм ээ. Биткойнт одоо чи эргүүлээд ингэ ярих юм бол одоо очих тийм хаяг байхгүй тийм ээ. Яг нэг тиймэрхүү хүмүүс жоохон итгэхгүй нэг асуудал байгаа те. Энэ одоо цаана юу байгаа? Энэ ч одоо бодит юм одоо юу эдийн одоо те. Нүдэнд харагдахгүй, аманд амтагдахгүй юм байна шүү дээ. Бид нар эргүүлээд бас одоо чинь доллар ч юм уу еврог бас ингэ харж болно те. Fiat одоо валют гэж ярьдаг те. Fiat валют маань өөрөө бас өөр ингэсэн бодит үнцэн байхгүй. Эдийн засаг дээрээ тулгуурлаж явдаг тийм ээ. Биткойн маань болохоор одоо нөгөө яг нөгөө саяны миний хэлдэг нэг юм хаягтай тийм байр бол байхгүй, газар бол байхгүй. Тэгэхдээ цэвэр нөө ихтгэлцлийн хүмүүсийн дундах нэг юм болчих. Нөгөө сүлжээ бизнес гэдэг маань түрүү саяны хэлдгээр иймэрхүү нөгөө мөнгө амладаг ч юм уу те. За та одоо тэдийг хийгээ дараа жил ч гэдэг юм. Иймэрхүү нэг одоо нөгөө шунлын сэтлэр ингэж эхлэхлээрээ л ерөөхдөө жоохон сүлжээ буруу арга юм бизнес болов. Тэгэхээр криптовалют худалдаж авах та дахиад хэдэн өнгөшнөр эсвэл гэсэн шаардлага байхгүй. Байхгүй. Ер нь бол хувь хүний л одоо өөрийн сонголт байна. Хэрвээ тийм юм явж ивэл жоохон хүмүүс айж болох уу? Одоо бид нар бас зөв мэдээлэл өгөх хэрэгтэй шүү дээ тий. Нэмээд хэн хариулах вэ? Тийм ламсруу. За энэ дээр хамгийн чухал юм нь юм байна. Одоо криптовалют тэгэхээр зөвхөн нөгөө мөнгө гэдэг талаас нь хараад байна. Энэ бол цэвэр технологи болохоор тий одоо тий сүлжээний бизнес бол энэ бол аюу тодорхой зүйл тий. Одоо энэ өөрөө түрүүн хэллээ. Блокчейн гэдэг суурь технологи нэг чухал юм байна. Тэрнээс биш 1000 coin байна уу, 1 coin байна уу, 100,000 coin байх таа сонирм биш тий. Одоо гадуур яваад байгаа хүмүүсийн янз янзын ойлголт зарим мэдлэггүйгээс болоод асуултанд одоо хамгийн энгийнээр яриулахад одоо биткойн ч юм уу этериум гэдэг ингээд энэ интернетээр ороод хүн шалгаад үзэх бүрэн боломжтой тийм. Энэ одоо блокчейн дээр суурилсан технологи болохоор дэлхийн хааны хин нэг хүлэн зөвшөөрөгдсөн байна гэсэн үг тийм. Тэгвэл одоо сүлжээний бизнес гэдэг бол зүгээр тэр нэг маркетингийн ч юм уу тийм сейлс ч гэдэг юм уу. Энүүгээр асар том ялгаатай. Блокчейн гэдэг технологи дээр суурилсан криптовалют гэдэг нь нэг төрлийн санхүүгийн төлбөр тооцооны хэрэгсэл болчихлоо шүү дээ. Гэхдээ түрүүн гантыг хэлснээр энэ бол одоо амьдралыг өөр технологиуд жишээлхэд одоо шүдний dental coin гэж байна те 800 жил нөгөө экспертүүд шүдний эмчнэрийн цуглуулж чадахгүй байгаа датаг одоо 2хан жилийн дотор цуглуулчих боломжтой. Энэ блокчейний ганц онцлог нь decentralized гэдэг. Одоо decentralized гэдэг нь одоо жишээлхэд манай төв банк бол ганцхан Монгол банк ганцхан төв банк байгаа те. Тэгэхээр магадгүй одоо жоохон телевиз эдийн засгаар бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас одоо арай ийм задгаа хувь хүмүүс либерал арай хувь хүмүүс хооронд ингэж ойлгоод байгаа шүү дээ. Энэ TED Talk үзэл уншаал хараа. Decentralized-ийн гонц ялгаа нь Монгол банк одоо бүх асуудлыг шийдэж штэ одоо хэдэн төгрөг хэвлэх үү, яах вэ гэдэг ч юм уу те. Тэгвэл decentralized болсноороо хин нэгнээс хамааралгүй те. Одоо аль нэгэн газар
хэрвээ дэлбэрлээ ч юм уу устгадлаа, мэдээлэл устгадлаа гэхэд энэ тэнд мэдээлэл нь байж л байдаг ч гэдэг юм уу. Энэ блокчейн гэдэг технологи хамгийн гол одоо давуу тал нь тэр байна. А хоёрт бол одоо transparency одоо бүх юм нээлттэй. Ил тод. Тий. А тэгэхээр тэр төрөний сүлжээний бизнесүүд ч юм уу янз янзээс ялгагдах юм цэвэр технологи дээр суурилсан гэдэг нь хамгийн том ялгаа юм байна. За баярлалаа. Тэгэхээр ганц зэрэг захирлаас болохоор за манад одоо шууд хөрөнгө оруулалт хийхэд бэлэн зах зээлийн хэсэг маань энэ одоо дэлхийд дээр өрнөж байгаа энэ мянган крипто валютуудаас худалдаа авалт хийхэд хинээр дамжих уу, хаана очих уу? Эсвэл шууд компьютер интернет холбогдсон ухаалаг утас юм уу компьютер дээрээ сууж байгаа л интернет банктай аль нэг арилжааны банкн дээр данстаа бол худалдаа авалт хийгдэг тийм зах байна уу? За ер нь бол боломжууд нь юу вэ одоо? Өнөөдрийг хүртэл бол криптовалют одоо энэ мянган төрлийн валютыг авахд бол Монголоос бол маш хүндрэлтэй байсан. Мөнгө шилжүүлнэ гадны аль нэг Европт байгаа юм, Америкт байгаа юм, Хятад байгаа юм нэг exchange руу мөнгө трансфер хийн. Тэр нь айгүй уддаг, айгүй их фи төлдөг. Тэгээд мөнгө орсон хойно ерөнхийдөө валютаа сонгоод авах боломжтой. Тэгээд нөгөө талдаа бас адилхан зараад мөнгө авъя гэхлээр айгүй их юм процесс болдог, өндөр төлбөртэй байсан. За өнөөдөр бол бас нэг баяртай мэдээ дуулгахад бол трейд MN гэдэг exchange бол нэгдлээ. За манай ард цаг хөгийн нэгдлээс бас Zapo гэдэг одоо Silicon Valley гэдэг биткойнын банктай хамтраад одоо биткойн авдаг, зардаг ийм үйлчилгээг бас өөрсдөө салбараар дамжуулаад туршилтын шатанд бол эхлүүлээд явж байгаа. Тэгэхээр биткойн бол одоо бусад төрлийн валют авахыг хүсвэл одоо трейд demand руу хандаад юм уу манайх руу хандаад авах бүрэн боломжтой болж байна. Тэгэхээр одоо ингээд Монгол банкны мэдэгдэл ингээд гарцсан байхад бол үйлчилгээнүүд нь ингээд гараад эхэллээ шүү дээ, тэ. Манайханд ингээд боломжууд нь нэгдээд эхэлж байна. Тэгэхээр үнэр утын хувьд чи одоо яг аль криптовалютын олборлоод гэрийнхаа хаана нь ажилуулад энэнийг ажилуулад гэрийн нөхцөлд ажилуулъя гэхээр баг 20 тоос урагч асаагаад 3 лисва хаалганы онгоолгоод орхисон юм шиг одоо энэ бүрэн үйлдвэрлэл хийхгүй бол гэрийн нөхцөл сэтгэлийн өөрлөөр орох юм бол баг эхнэр нь хаяад явна гэдэгтэй одоо юу гэдэг гэр бүлийнхэндээ айгу хүнд нөхцөл үүсгэн шүү гэдэг бас юмнууд сонсогдоод байна л та. Тэгэхээр чиний хувьд хэрэг тог үрж байна. Хамгийн их зардал нь тогон дээр гардаг уу? Тэр нь бол ганц л зардал аа. Тэр нь бол тог. Хардвер нь юу авах вэ? Хардвер нь хамгийн анх CPU-гээр ирсэн. CPU-г нь бидний зөвхөн компьютер, гэрийн компьютер. Тэгээд технологи хөгжихийн явцад CPU нь аяг тог ирээд тэгээд хүмүүс өөр юм руу ороод дараа нь одоо GPU гэдэг graphic card тоглоом тоглоход хэрэглэдэг graphic card-аар яг тэр crypto юу тэр crypto hash гэдэг тэр calculation-ыг хийхэд хамгийн ашигтай нь GPU байдаг. Тэгээд хүмүүс GPU ашиглаж ирснээр дараа нь одоо тийм FPGA гэдэг арай өөр технологи ашиглаж илээ. Тэр нь болохоор яг cryptocurrency mining зориулсан тиймэрхүү юу hardware. Тэгээд тэрнийхээ дараа одоо ASIC гэдэг хүмүүс хэрэгжилж байна л да. Тэгээд миний хувьд болохоор Ethereum хийдэг. Тэгээд coin болгонууд өөрсдийн гэсэн өөр hardware-тэй. Тэгээд Ethereum нь болохоор яг GPU ашигладаг. Тэгээд гэрийн нөхцөлд бол бас хэцүүлтэй яа тэгэхээр энэ амар дуу чимээтэй. Сэнсэн ажиллана. Тэгээд халуун. Тэгээд тогны мөнгөөс их гарна. Одоо шил нэг одоо farm гэд яриад байгаа. Тэр нь болохоор 6 ширхэг GPU-тэй. Team station хийхэд сарын одоо тогны мөнгө 80,000 гарах ч юм уу те гэрийн нөхцөл. 8 гарч штэ. Тийм хүмүүс гэрийн нөхцөл жоохон хэцүүлтэй. Тэгээ айгу чимээтэй квадрат өндөртөө байшин шиг гарч штэ тий. За баярлалаа. Тэгэхээр Twitter-ээр хүмүүс бол маш олон асуултуудыг ирүүлж байна. Энэ бол ирээдүй гэж бичиж байна. За зарим нь бол засгийн газар Монгол банк дураараа хэвлэж хань шунгадаггүй Moncoin-тэй болчихвол зүгээр юм уу гэж байна. За мөн төгрөгөө аль нэг криптовалюттай холбож болдгоо мүү гэдэг дандаа түн цэнгэлээс асууж сонирхохоор тийм асуултууд ирж ин л дээ. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг өнөө өрөө криптовалютын талаар ярьж байна. Эсвэг хугацааны сурчлагын дараа эргээд зэцүүдтэй уулзцгаая. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг даваа гарагийн үж биткойн болон одоо бусад 1000 гаруй нэртэй криптовалют дэлхийд дээр одоо 150 тэрбум долларын зах зээлэл хэдийн үүсээд байгаа юм байна. Энэ талаар, энэ технологийн талаар бид бүхэн ярилцж байна. Тэгэхээр яг завсарлагаас өмнө бас Twitter-ээр ирсэн зарим асуултуудыг нэвтрүүлэгт орж ирсэн зочдоос асууя гэж бодлоо л доо. Тэгэхээр Монгол улс өөрийнхөө ийм захин валютыг гаргаж болдгоо мó гэдэг асуулт.
орж ирж байна. Өнөөдөр би 2 3 гарчиг харлаа. Япон, за өөр аль улс бас сонирхож үзэж байна, судалж эхэллээ гэд. Хятад бол сая энэ төрлийн гүйлгээг хаах нэлээд том мэдээлэл хийгээд энэ том валютуудын үнцийг унж байна. Зарим хүн итгэл алдарж байгаа тийм аналистуудын мэдээлэл бас уншсан л та. Тэгэхээр төмц инглээс сонирхъя. Яг өөрөөрөө ихлүүлсэн тийм төр улс байна. Манайх яг өөрийн крипто валюта хийнэ ч гэдэг юм уу, хийхээ зарлцсан. Яг одоогийн байдлаар бол ихэнх гол орнууд бол яг судалж байгаа. Блокчейн технологи бол маш ирээдүйтэй, маш их зардал хэмнэн. За энийг бол хувийн секторт судалж байгаа. Том банкуч бүгд одоо блокчейн технологи ашиглаад яаж зардал хэмнэх вэ гэдгийг судалж байгаа. Яг хэрэгжүүлэхдээ бол эн чинь бас маш шин зүйл. Одоо нэг жишээ хэлээ л да. 1800 онд бол Америкт 8000 төрлийн одоо валют гүйлгэнд байсан гэж байгаа. Нэг нь ч одоо амжилттай болоогүй. За одоогийн Fed буюу Америкийн төв банк 1913 онд үүссэн. Энээс өмнө дахиад 2 өөр төрлийн төв банк байсан. Тэгэхээр яг альва шинэ юм шууд амжилттай болох уугүй гэдэг жоо хэрэгэлзээтэй. Тэрүүн бүгд хэлж байна те. Одоо шинэ байгаа үзэх хэрэгтэй, турших хэрэгтэй, судлах хэрэгтэй. Тэгэхээр яг одоогоор энэ шинэ технологиг бол бүгд юм ажиглах, судлах ийм төвшөндөө явж гинэ л гэж харагдаж байна. Яг зоригтойгоор энийг би хэлээ гэсэн одоо аль биесны юм шийдвэр гарцсан ус л хараахан байхгүй л гэж. Тэгэхээр шууд эдийн засгтээ бол маш том савлгаа учруулах баг л та тий. Одоо энтгэгт бол одоо жижиг мөнгийг нэг халж үзлээ. Энэ бол уламжлалт аргуудаас хэрэгжилж үзсэн шүү дээ тий. Модыг энэ засгийн газар. Тэгэхээр Candy GG гэдэг манай хэрэглэгчид одоо дотоодын операторуудын хэрэглэгчд бол хэрэглээд ихсэн. За энийг нэвтрүүлэхдээ одоо Mobicom компани бол Candy-г нэвтрүүлэхдээ цахим мөнгөний салбарт шинэ 90 үе эхлүүлж байна гэж одоо ийм слоган сонгож авсан баг жишээтэй тий. Тэгэхээр энэс крипто валют энэ хоёрын ялгаа нь юу юм? Би бол зарим дэлгүүрт худалдаа авалт хийхэд жижигээ өхүү гэл жижигээ аваад тэгэл зарим дэлгүүрээс жижигээр бишээ Candy-гаар юм худалдаж аваад надад бас ийм сонин ийм худалдаа авалтын мэдрэмж төрөөд байгаа. Тэгэхээр энэ крипто валютууд зүгээр олон улсад хөрвөх чадвартай болохоор л энэс өөр байна уу? Адилхан юм уу, өөр юм уу? За миний харж байгаагаар бол Candy GG бол цахим мөнгө гэвэл мөн. Гэхдээ крипто валюта гэвэл биш. Ягаад гэвэл энэ нэг компани ерөөхдөө удирддаг, гаргадаг, нийлүүлдэг те. Илүү нөгөө loyalty маягийн тийм програм дээр өмчсөн мөнгө хэвгүй. Крипто валют гэдэг бол блокчейн хэвгүй. Блокчейн дээр одоо яг өмчсөн тэр distributed ledger гэж байгаа те. Одоо бүртгэл нь бол сүлжээнд явагддаг. Блокууд одоо ингээд гүйлгээнүүд бүртгэгдээд ингээд чейн үсээд явдаг гэх юм одоо. Ийм одоо технологи байгаа. Тэгэхээр энэ Candy GG бол арай өөр төрлийн. Миний харж байгаагаар бол зүгээр loyalty систем л гэж харж байна. Тэгэхээр блокчейн технологийн яг юу юм бэ гэ энгийнээр монгол үгээр те тайлбарлахаар блокчейн гэхээр энэ үгийн сонсохоор хүмүүст бол айгу тийм харийн ийм шинэлэг нэр томьёо байгаад байна л да. Монголоор яриагээ Twitter дээр загнаад энэ ч одоо монгол хэл рүү орчуулагдаагүй байгаа юмыг тайлбарлахад бас хэцүү болоод идэг. Тэгэхээр Википедиатай их зүүрлэж хэлэх юм. Одоо саяхан ганц зөрөг захирлын хэлсэн дистрибьютор хийж байгаа болон community буюу одоо энд оролцож байгаа бүх тоглогчид нь өөрсдөө дата базаа хянаад тэгээд Википедиагийн санта ингээд уулзж байгаад бас хэлжсэн л та. Википедиаг хин нэгэнд даргалдаггүй. Нэг редактор гэж байхгүй. Энийг бол редакторуудын ийм нийгэмлэг бие бинийгээ ингээд засаад залруулад явдаг. Тэгэхээр блокчейн технологи энтэй төстэй юу? Төстэй. Гэхдээ яг блокчейн технологи нь гол нь гүйлгээ тий гүйлгээг баталгаажуулах систем. Мөнгө гэдэг маань өөрөө гүйлгээг баталгаажуулж өгдөг. Түрүүндээ будааг ярьжсэн. Будааг хоёр хүн хоорондоо одоо худалдах ч юм уу шилжүүлэхэд мөнгөөр нэг 3 дахь чинь одоо баталгаажуулах систем гарч ирж байна тий. Тэрнтэй адилхан блокчейн технологи нь яадаг вэ гэхээр нээлттэй тооцооны дэвтэр гэсэн үг л тий. Тооцооны дэвтэр дээр гантиг тэдээ шилжүүллээ. Гэнгүүт одоо ингээд сайн дурын одоо олборлагч нар маань ингээд баталгаажуулж өгдөг. Гантлыг шилжүүлж өгсөн. Тэр шилжүүл баталгаажуулах систем нь жоохон хүн болгон хийхэд жоохон ярвихтэй математикийн айгуу тийм хүнд алгоритм байдаг. Тийм болохоор тусгай юм компьютер ашиглаж тэр одоо математикийн алгоритмыг бодож өгч тэр гантгийн шилжүүлсийг баталгаажуулж өгөөд тооцооныхоо дэвтэр дээрээ баталгаажуулаад бичээд тэр тооцооны дэвтрээ хаахлаар дараа дахиад шинжлэх тооцооны дэвтэр нээдэг. Энэ болгоныг яагаад ингэж энэ технологи ингэж хийсэн бэ гэхээр одоо хакер хийх ч юм уу те тэр одоо тооцооны дэвтэр дээр болсон гүйлгээг өөрчлүүлэх ч юм уу тийм боломж бол байхгүй л гэсэн үг л та. Тийм болохоор одоо бол ерөнхийдөө блокчейн технологиг хакер одоо хактаж үзсэн гэсэн юм л байхгүй. Оролцсон хүмүүс бол зөндөө байгаа.
Одоо хамгийн том одоо Америкт байдаг одоо хакеруудын нэг одоо 20 жил хийж байгаа хүн тий одоо cyber security одоо улсад NSA төртөлтэй ингэж зөвлөгөө өгдөг хүн би бол одоо ямар нэг юмны алдааг бол олдгоо тэгтээ би биткойны алдаа блокчейний алдааг бол ерөөсөө олж чадахгүй байгаа. Энийг л алдсан байгаа болоогүй орохлоор л нөхөд тэрийг нь хаацсан байдаг. Тийм болохоор өөрөө харахад ярихад ийм амар хүнд юм шиг мөрчлөө бас айгүй юм хэлбархан систем байхгүй энэ технологи нь нэгэл хагдчихдаг нээлттэй тооцооны дэвтрүүд л ингээл явагдал яваал. Тооцооны дэвтэр хаах болгонд нөгөө олборлж байгаа хүмүүстэй ингээ шан харамж болгоод ингээ өгчдөг. Тэгээ блокчейн технологи дээр нөгөө түр мөнгнөөс өөр юм байж болно гэж ярьжсэн юм аахгүй. Энэ дээр нөгөө ямар ч одоо гүйлгээ одоо үйл хөдлөх хөрөнгийн гүйлгээ ямар ч asset ямар ч одоо нөгөө хөрөнгийн гүйлгээ одоо хадгалалтыг хийж болох. Крипто гэдэг үг анхааралтай байгаа байхгүй. Одоо тагнуулчид одоо хамгийн анхны одоо дэлхийн 2 дугаар дайны үеэс одоо Enigma гэдэг машин бол одоо криптограм гэдэг зүйлээр дамжуулж одоо мессежийг сайфер хийнэ гэж ярьдаг те шал өөр ингээд гаргаад тэрийг нь англичууд одоо олж илрүүлснээр дайныг ялсан ч гэдэг юм уу. Тэгэхээр крипто гэдэг үг нь бол одоо юм төгжсөн ч юм уу өөрчилсөн гэдэг утгыг агуулдаг шиг. Сая хакерд болдгоо гэж хэллээ. Би зарим нэг мэдээ ингээд уншихаар сая HBO хакердсан хакерууд ч юм уу Ethereum-ээр мөнгө авнаа. Тэгээ биткойноор бид нэр мөнгө авнаа гэж баригдахгүй тулд. Тэгэхээр хакердуулаад дэн гэдэг энэ тохиолдол гараад байгаа нь хувь хүмүүс өөрсдийнхөө логиныг алдаад байна. Тэгэхээр яг системийг хакердаагүй одоо чиний компьютер руу нэвтэрж ороод чиний данснаас одоо Sony-гийн данс руу ороод ч юм уу мөнгөний авчаад байна гэж ойлгож болох уу? Зөв. Ер нь бол блокчейн технологи түрүүн хэллээ те одоо ямар ч завсар байхгүй те. Ер нь бол одоо энэ технологиг дэлхийн нийтэд таниулаад байгаа гол юм security те. Энэ бол одоо төгс хийгдсэн гэж байна. За яг ер нь бол математикт ингээд тэгштэглийг бодохоор 20 ууц тэгштгэл 200 ууц болоод те одоо тэр тэгштгэлийн хариу гартал. Тэгээд энийг одоо суперкомпьютерүүд одоо тэгштгэлийн тэгштэглийг бодох үүрэг гүйцэтгэдэг даа. За тэгээд одоо энэ гараад байгаа хакердуулаа барилаа гэдэг нь ерөөсөө л одоо технологийн алдаа бол биш те хувь хүн болон тухайн байгуулагч гэдэг юм уу те эсвэл хайж гээгдүүлсэн тохиолдолд энэ бол одоо эргээд одоо блокчейн дээр байгаа крипто валютынхаа нууц үгийг ч юм уу энийг мартлаа ч юм уу тэгэхэд бол ингээд дуусчих зүйл. Дахиж орж чадахгүй, дахиж буцааж авах хин нэг л шилжүүлсэн дараа дахиж тэрийг буцааж авах нөхцөл болцоо байхгүй. Энэ технологийн гол супер зан чанар нь тэр тий. За хоёрт transparency, гуравт decentralized гэдэг юм. За тэгээд би өөрөө чинь жишээн дээр ерөнхийдөө бол ойлгож байгаа санаа бол зөв. Википедиа шиг. Британка гэж байдаг тий. Британка бол одоо дэлхийн олон хүмүүсээс мэдээлэл цуглуулад тэрийг одоо энэ юм зөв юм байна гэд нэгдсэн нэг юмар Британкагийн удирдлагууд юу ивэл шийддэг. Википедиа бол маш олон хүн өөрийн одоо үзэл санаагаар нөгөө тухайн мэдээллийг баяжуулаад тэр мэдээлэл нээлттэй байгаа. Тэгээ маш олон хүнийг баталгаажуулж байгаа. Энэ үнэ тэр буруу гэдэг те. Британка бол одоо Британкагийн удирдлага л тухайн мэдээллийг баталгаажуул. Энүүгээр одоо decentralized болон centralized өнөөгийн одоо санхүүгийн систем буюу өнөөгийн бүртгэлийн систем блокчейнээр ялгаа гаргаж ирж байгаа. За блокчейн дээр одоо амьдралд хэрэгжилж байгаа маш олон давуу талууд байна л да. Жишээлхэд ерөнхийдөө бол одоо нөгөө мэдээллийн урсгалыг нэгтгэх, мэдээллийн урсгалаа маш аюулгүй байдлаар хадгалах аюул том давуу тал гараад ирж байгаа. За одоо энэ юугаар илэрж байгаа гэхээр 800 жилийн түүхэнд одоо энэ шүдний одоо эмчнэрийн гол проблем байсан юм. Дэлхийд дээр одоо энэ 7 тэрбум хүний шүднээс одоо ингээд мэдээллийг нэгтгэх ямар ч боломжгүй өстэй. Энэ decentralized blockchain технологи гарснараа яах вэ гэхээр дэлхийд дээр байгаа 3 сая шүдний эмч үзэж байгаа өвчтөн болгоныхоо мэдээллийг нэгтгэхэд хахад тэр мэдээллийг нөгөө 3 сая эмч маань хэрэглэх боломжтой. Нөгөө мэдээллийг устгах боломжгүй ч гэдэг юм. Нөгөө мэдээллийг хүртээмжтэйгээр эдийн засаг болон нийгэмд хүргэх аюул том давуу тал. Тэгэхээр нэгэн технологи гэж хэлсэн болохоор одоо санхүүгийн хэрэгслээс гадна санхүүгийн хэрэгсэл бол магадгүй 1% л гэсэн үг энэ технологи. Энэ технологийн төгс зан чанарын хувьд бол одоо яг тэр Википедиа тий нөгөө олуула аюул нийгмийн мэдээллийн сан тийм маш зөв. Дэлхийн одоо хүмүүсийн одоо хүн төрөлхтний оюун ухааны өв сан дээр чинь бол хэдэн номын сангуудл байлаа шүү дээ тий. Одоо интернетээс өмнө. Одоо болохоор бид нар ч гэсэн уншигч биш оролцогч нэмэрлэгч болж болдог болчиход байдаг анхаа. Тэгэхээр өөр эрсдэлтэй талуудын одоо өнөр хотын хувьд яг олборлоо сууж байгаа хүний хувьд гэртээ айгүй их цахилгаан үрээд те. Тэр нь надад их одоо хөвгөлтөөс нэгдээд байгаа байхгүй. Одоо 20 тоосорогч асаачаад сууж ийн гэхээр аюулгүй байдал талаасаа за чамд ингээд
би одоо айгүй энгийн жоохон мангар асуулт асууж иж магадгүй шүү. Чам дээр баахан гүйлгээ явж чинь. Чи энд ингээд олборлцсон сууж чинь те. Тогтсорчвол яах вэ? Танахыг ороод нэг хүн ингээд эвдлээд ингээд халтчвал тэр гүйлгээнүүд өөр тийшээ шилжих үү? Чи аюулгүй чи ямар нэгэн хариуцлага хүлээх үү? Бо чам дээр 5 сая долларын гүйлгээ явж исэн чинь Монголд байгаа нэг залуу нэг олборлагч унгаачлаа гэд ирж хариуцлага тооцох уу? Ямар ч тийм байхгүй л дээ. Тэгэхээр яаж яг майнинг хийдэг вэ гэхээр одоо над чиг айгүй олон хүмүүс нийлж агаад пул маягийг үүсгэдэг байхгүй юу? Аа за. Тэр нь болохоор одоо би одоо шилийн 5 компьютер өгсөрсөн байвал хятад нэг гар 1000 компьютер өгсөрсөн. Тэгээ бүгдээрээ нэгдэж агаад тэр одоо блок гэдэг байгаа шүү дээ, тэрийг олборлох гээд байгаа. Тэрийг ингээд бүр тэр олон компьютерийнхаа хүчээрээ тэрийг одоо гэс одоо ингээд шалгаж үзсээр агаад тэгэл олдог. Тэгээ энэ бас хин хамгийн түрүүнд блокоо олсон мөнгөө төл цалингийн авдаг учраас пүүлэнд орох нь их сайн. Одоо шил би ганцаархнаа 5 компьютертэй бол хизээч нэг блок олохгүй байхгүй тий. Тэгэхээр одоо шил өнөөдөр одоо гэрт ажиллаж байгаа компьютер маань тог тасраад унтарчвал би ямар ч хариуцлага өрөхгүй. Зүгээр харин тэр үед мөнгө авахгүй л гэсэн үг. Тэгэл би тодорхой хэмжээний хугацаанд ажилласан хугацаагаараа яг тооцоологдоод мөнгө авдаг. Тэгээ биткойноо. За баярлалаа. Тэгэхээр одоо илүү практикл одоо хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүст ийм амар өндөр эрсдэлтэй за Хятадын төв банкны дарга гарч ирээл юм уу JP Morgan-ы захирал гарч ирээл нэг үг хэлэнгүүд савладаг одоо яг бусад валюттай л адилхан харагдаад байна л да. Энд тийм дайн болохоор валютууд ундаг те. Одоо Америкийн одоо энэ жилийн ажилгүйдлийн тоо гараад ирэхэд доллар одоо нэг жоохон хөдөлдөг жишээтэй. Тэгэхээр ийм амар volatile гэж нэрлэдэг англиар ийм амар хөдөлгөөнтэй ийм нөхцөлд одоо хүмүүсийг хөрөнгө оруул гэж зөвлөх нь өөрөө тийм санхүүгийн боловсрол багтаа хүмүүст бол их эрсдэлтэй хөрөнгө оруулалтын инструмент юм биш үү? Би ганц зэрэг захирал болон түмэн эдийн засгчаас сонирхмоор байна л да. Бараг тэгсэн дор хадгаламжинд ингээ банка хийгээд Монголынхаа банкуудыг санал болгож байгаа юм уу? Байр худалдаж аваад ч юм уу те. Шинэ бизнест. Тэгээ ерөнхийдөө бол криптовалют төрүүлсэн маш шинэ одоо дөнгөж гарч ирж байгаа дэлхий дээр тэгэхээр тэрнээсээ хамаарад ер нь айгүй жижигхэн мэдээ одоо хэн нэгний хэлсэн үгнээс болоод үнэн ингээд амар хурдан савлж байгаа. Яагаад гэвэл ирээдүйн хаашаа байгааг хүмүүст бас ойлгомжгүй. Төв банкуд, засгийн газрууд юу гэж хүлээж авах юм, хятадууд яах гээд байгаа юм те. Янз янзын асуудлууд байна л да. Тэгэхээр миний харж байгаагаар бол энэ бол яг хүн өөрөө итгэл дээрээ суурлаад өндөр ашиг хийх боломжтой гэж хараад тодорхой хэмжээний эрсдлийг өөрөө үүрээд хүлээж чадах эрсдлээ шүү. Одоо би бол хүнд тэг зөвлөдөг одоо өөрийнхөө бүх хөрөнгийг биткойнд хийчихдэг юм уу тийм бол байхгүй. За дээдл нэг өөрийнхөө одоо хөрөнгийн 5% ч юм уу биткойн болон бусад крипто валютад ер нь бол байрлуулад үзэхэд бол би өөрөө хөрөнгө оруулаад хийгээд үдсэн хүний хувьд бол ерөнхийдөө бол бас тийм амар өндөр эрсдэлтэй гэж харахгүй байгаа. Яагаад гэвэл энэ блокчейн дээр тогтсон энэ валютууд маань хин нэгэн очиод ингээд шууд хаачих ямар ч боломж байхгүй. Энэ сүлжээнд майнеруудын сүлжээгээр ингэж тогтож явж байгаа зүйл. Тэгэхээр ерөнхийдөө интернетийн тогийг ингээд таслаад хаяхгүй бол энэ бол алга болохгүй байж л байна. Юу алга болох вэ гэхээр хүмүүсийн итгэл алга болох юм бол байхгүй хүнлэн тэг болно. Хүмүүс гарчих юм бол тийм. Тэгэхээр би юу гэж зөвлөдөг вэ гэхээр ерөөхдөө тодорхой хэмжээний актива барилуулчихад бол алдах юм байхгүй. Ягаад гэвэл амар тийм asymmetric investment гэдэг чинь одоо олох юм нэг алдах юм баг гэх юм. Яг одоо Монгол улс шиг юм биш үү? Монгол руу хөрөнгө оруулж байгаа гадаадуудын хувьд бол лицензийн цуцалчиж магадгүй, засгийн газар нь унчиж магадгүй тийм. Тэгэхээр түмээ эдийн засгчийн хувьд одоо би бас арай жоон суур зүйл ярих гэж бодож байна. Тэгэхээр за жишээ нь хамгийн одоо алдартай хөрөнгө оруулагч юм бэ гэхээр Warren Buffett гэдэг штэ. За манерын зөвлөгөө яадаг вэ гэхээр яг хөрөнгө оруулж байгаа тэр компани чинь үн цэн юу юм бэ? Яг одоо савлж байгаа тэр хувьцааны үн бол нэг чухал биш. Яг тэр нийгэм бүтээж байгаа суур үн цэн юу? Тэр нь өндөр компанид хөрөнгө оруулахад урт хугацаанд бол өсчдөг юм а гэдэг. Тэгэхээр яг энэ логикоор бас энэ одоо криптовалют хандах зүйтэй болов гэж бодож байгаа. За тэгвэл яг одоо энэ хөрөнгө оруулах гэж байгаа криптовалютыг чи яг үн цэн нь юу юм?
Одоогор бол хинч мэдэхгүй байна 100%. Шинэ технологи. Ирээдүйд юу болох юм 100% хинч мэдэхгүй. Тэгэхээр хүмүүс яагаад авч яах гэхээр ирээдүйд үнэн өснө. Би богино хугацаанд ашиг хийнэ гэсэн нэг спекуляц буюу тийм нэг хөөсрөлийн шин чанартай зүйл яваад байгаа юм. Тэгэхээр яг суур тэр үнэн чинь юу юм бэ гэдгийг ойлгосны дараа хөрөнгө оруулах нь бол оновчтой сонголт баг. Түрүүн сая ганц зэрэг хэлсэн шиг нэг бүхэн дөө нэг сагсанд битгий гэж тэр бол яг зөв. Ер нь сая одоо дэлхийн хямралаас хойш хөрөнгө оруулах боломжтой актив хөрөнгүүд бол аюул цөөхөн болцсон. Одоо өндөр өгөөж өгчхөөр. Тэгэхээр энэ мэрэгжлийн хөрөнгө оруулагч нар ч гэсэн нэг за хийгээд алдсан ч хамаагүй гэж үзэж байгаа мөнгөө хийчихэд энэ үгсэн тийм зүйл харагдаж байгаа. Тэгэхээр гантгаас бас нэвтрүүлэг эхлэхээс өмнө Венесуэлийн жишээг бид нэр ярьжсэн тийм. Венесуэлд яагаад криптовалют од болоод байна? Одоо төлбөрийн хэрэгслийг одоо орлоод байна. Энэ маш докторгүй эдийн засгийн нөхцөл байдалд хүмүүс за хилт аваад одоо ямарваа нэгэн дарангуулагчаас цухтаалаач гэдэг нэг юм уу гэр бүлийнхэндээ найдвартай байдлаар мөнгө хүргэе гэдгээрээ Венесуэлд одоо энэ криптовалютууд од болоод байна. Одоо зах зээлийн эдийн засгийн зах зээлийг ингээ харахаар инфляц үүсдэг тийм ээ. Инфляц одоо яагаад үүсдэг вэ гэхээр одоо нөгөө төвлөрсөн засаглалтай нөгөө төв банк маань одоо хэмжээний мөнгө хэвлж одоо зах зээл рүү шахдаг. Ямар нэг үнц нь байхгүй, эдийн засаг байхгүй байхад энэ юу болдгоо гэхээр нөгөө төвлөрсөн засаглал хэдэн хүмүүс л одоо удирдаад байна шүү дээ. Энэ үйл явдлыг Америкт одоо жишээ нь Federal Reserve тийм ээ. 2008 оны хямрал болоход одоо тэгэл доллар шахлаа шүү дээ. 700 тэрбум доллар одоо 3 өдрийн дотор банкуудыг гаргаад аврахын үед тийм ээ. Цаашлаад тэр энэ хямрал маань нийтдээ одоо 16 тэрлион доллар одоо үрчээд Америк эдийн засагт одоо нөлөөлчихэд байна шүү дээ. Эргээд нөгөө Венесуэлийн жишээ нь болохоор төстэй. Венесуэлд яасан бэ гэхээр одоо уулын дэлхийд бол одоо баталгаажсан нөөцөөр бол одоо газрын тосороо нэгт ордог болсон тийм. Хуго Чавезийн үед одоо мундаг одоо хөгжиж исэн мөнгөтэй одоо нөгөө газрын тос юу нь одоо айгүй өндөр байсан. Энэ үед одоо айгүй гоё тийм улсын нөгөө нэг тэтгэвэр тэтгэлэмж тиймэрхүү зүйлүүдийг айгүй мань хүн сайн гаргасан тиймэрхүү програмууд их хүмүүстэй айгүй их мөнгө өгдөг байсан. Газрын тосын үн унсан манай хүн яг үхээд ингээд дараагийн шинэ ерөнхийлөгчний гарч үргэлжлүүлээд аваа явах гэсэн чинь газрын тосын үн унснаас болоод нөгөө мөнгө эдийн засгийн байхгүй болчлоо ш. Зах зээлийн өөрийнх нь одоо боливарынх нь үн цэн. Тэгээ одоо нөгөө жирийн хүмүүсийн одоо нөгөө хэрэгэлдэг нөгөө өөрийнх нь мөнгө нь үн цэнгүй болоод улсаас нь ингээ мөнгө шахаад идэг. Тэгэнгүүт одоо биткойн одоо айгүй зөв альтернатив буюу одоо ингээ хоёр төгч сонголт болж байгаа байхгүй. Энийг одоо долларжуулалт гэж ярьдаг л одоо Монгол ч гэсэндээ одоо долларын одоо нөөц одоо ингээ хэмжээгээр одоо цуглуулдаг. Өөрийнхөө төгрөгийг одоо бас чанга байлгахын тулд тийм ээ. Тэрнтэй адилхан долларжуулалт одоо дараагийн нэг үе шатнд биткойн ажиллах. Ягаад тэгэхээр Венесуэлд өнөөдөр нэг хүн гудамжинд очиод доллар ингээ хултаж авахд айгүй хэцүү болсон тийм ээ. Тийм одоо ил яг ингээд үнцэн яг өөрийнхөө үнцээр ингээ авахд айгүй хэцүү. Тэгэнгүүт интернет байгаа орчууд тэр хүмүүс биткойн авч болж байгаа байхгүй. Биткойн авснараа өнөөдөр ингээд нөгөө яагаад үнэ өсөд байна, яагаад спекуляц болоод байна гэсэн цаана эргүүлээд нэг сайн талынх нь юм одоо өргөн хэрэглээ гарч ирээд байна л да тий. Том мундаг одоо энэ технологи дэмждэг компаниуд хүлээн зөвшөөрө хэрэглээд байна тий. Машины одоо үйлдвэрүүдээс анх одоо Lamborghini 2014 онд одоо машин зарж эхэлсэн тий. Биткойноор Overstock.com одоо Америкт айгүй том худалдааны вебсайт байдаг. Тэр одоо бас ингээд дэлхийд даяар Монгол руу хүртэл одоо бараа авахд хөргөж өгдөг тийм үйлчлэгээтэй. Биткойноор худалдаа хийж эхэлдэг. Японд одоо жирийн дэлгүүрүүд худалдаа хийж байна. Өмнөд Африкийн хоёр дахь том одоо сүлжээ дэлгүүр хүнсний дэлгүүр шүү дээ тийм ээ. Зүгээр ус авахд хүртэл биткойн авч байна. За цаашлаад одоо 10 сараас одоо Amazon одоо хэрэглэн гэж ярьж байна. Amazon хэрэглээд ирэх юм бол энэ маань өөрөө бодит үн цэнтэй болоод эхэлж байна. Бодит үн цэнтэй болж байна. Яагаад үнэ өсөд байна гэхээр хэрэглэгч ихсэх тусмал үнэсэд байгаа байхгүй. Одоо анх одоо 11 оноос хойш одоо 17 он хүртэл одоо хэрэглэгчийн тоо бол ингээд ерөөсө жил болгон яг нэг одоо хэмжээгээр ингээд даблдал явж байгаа. Нэг нуграал явж байгаа. Тэгэхээр дараагийн одоо үн цэн өсөж ийн гэдэг дээр бол яг 21 сая зөвхөн нэг одоо криптовалютын дээр бид нэр төвлөрч эргээл биткойн руу орчод байна шүү дээ. Ягаад гэвэл одоо хамгийн их дэлхийд яригдж байгаа ч юм уу үнэн ингээд савлсан ч гэсэн одоо утгагүй хэмжээгээр одоо өсөж байгаа валют болохоор ороод гарцсан анхны энэ криптовалютуудыг аваад маш бага мөнгөөр ороод их мөнгөтэй одоо сууж байгаа залуучуудын ярилцлага BuzzFeed дээр үзсэнтэй тухайн үедээ зүгээр ийм технологийн оюутан байж байгаад авцсан. Тэгэхээр яг энэ нь одоо хүмүүст бол маш тийм хурдан баяжих ийм ашигтай хөрөнгө оруулалт юм шиг санагдаад байна л да. Тэгэхээр эргээд энэ пүүлийг буюу 21 сая байгааг нэмий гэдэг шийдвэрийг хэн гаргах? Ерөөсөө нэмэгдэхгүй юу энэ?
энэ зохиоцсон гэдэг байгаа энэ одоо олдохгүй байгаа тэр Японы нэртэй хүмүүс нь гівгэнд нэмээ ичүүл яах вэ? Та нарын одоо авцсан байгаа мөнгийг шууд үн цэнийг 2 дахин унгаагаад яг одоо төв банк мөнгө хэвлэдэг шиг тийм боломжгүй юу? Энд бол одоо ганц бас ялгаатай юм тэр. Одоо сая бас нөгөө Макапигийн тийм ноён Макапи бас хэлжсэн те. Одоо JP Morgan-ы захирал мэдээллийн дараа те ерөнхийдөө бол Америк долларыг хэвлэхэд яг хэдэн төгрөгийн зардал гардаг юм бэ те. Тэрийг бол Америк улс хүсснээрээ хэвлэж болж байгаа. За энэ өрөөнд одоо энэ студид 21 сая ширхэг загас байна гэж бодъё те. Тэгвэл эхлээд ингээд загас барихад их хялбар байсан байгаа. Тэ сүүл рүүгээ ингээд загас маань одоо бол биткойныг 16 сая ширхэг нь олборлогдсон байгаа. Тэгэхээр ингээд доотл 5 сая загас үлдчихээр одоо их ур чадвартай хүмүүс байрна, их олуулаа нийлж иж байрна, илүү нарийн уурах шаардаж байрна те. Тэгээд эхлэхээр тухайн хэмжээгээр бас спекуляц биш бодиттой өсөлт бий болж байгаа. Одоо эн чинь энийг олборлоход бас хүнд болж штэ. Маш олон эрэлт нийлүүлэлтийн зарчмаар нэгэнт одоо тодорхой нөөц нь тодорхой болцсон юм чинь 21 сая гээд. Энийг одоо хувьцаат компани дээр хувьцаа одоо хуваана гэж ярьдаг те. Одоо жишээлбэл 1000 төгрөгийн хувьцаа байж байгаад нөгөө эрэлт нь үүсээд тэр хувьцаагаа жижиглэхийн тулд одоо хувьцааны тоошрыг нэмээд тухайн үн цэнийг хадгалж ил байдаг те. Иймэрхүү алхам хийгдэх үгүйсэхгүй. Тэрнээс биш яг энэ 21 сая ширхгээс илүү давах алгоритм бол байхгүй. Энэ бол одоо нөгөө технологийн давуу тал нь тэр. Тэгэхээр блокчейн технологи бид нар зөвхөн төлбөр тооцоон дээр нь өнөөдөр криптовалютын талаар бас яриад байна л да. Өөр одоо Дэлхийн эдийн засгийн форумын гаргасан эмэгтгэл, цагаан эмэгтгэл гэж нэрлсэн зүйлийг уншлаа. Зарим санхүүгийн тоглогч нарын анализыг уншиж байхад энэ бол бусад 18 секторт орж ирж одоо бидний амьдралыг тэр чигээр нь өөрчилнө гэдэг одоо Tapscott гэдэг хүний тэр ном те энэ зүйлүүд ингээд зарим газар сонгуулийг хүртэл peer to peer хийж эхэлнэ гэдэг юм яриад байна. Тэгэхээр блокчейн технологи Монголд бол одоо финтек бас хөгжиж байна. Lend demand гэдэг юм уу жишээ татхад процегүүгээр зээл болгоод эхэллээ. За 1 сарын 1-ээс бас зарим хууль эрх зүйн орчин өөрчлөгдөх юм бол Монголд одоо зарим одоо e-commerce-ийн үйлчилгээнүүд одоо хүчээ авах тийм чиглэл харагдаж байна л да. Монголд бол одоо Facebook дээр явж байгаа арилжаа 8-ны хэмжээг бол тооцоолж гаргавал бас нэлээд өндөр дүнтэй арилжаа харагдана баг. Тэр тусмаа ээжүүдийн группээр те. Тэгэхээр ямар боломжууд блокчейн технологи манайх шиг ийм зохицуулттай одоо ийм зохицуулттай гэдэг нь манайгийн одоо байгаа санхүүгийн зохицуултуудыг ярьж байгаа шүү дээ. Банк төлхөө оролцсон нэг валюттай газар та нар ер нь харж байна. Илүү ирээдүрүү энэ технологиг ашиглаад. За ерөнхийдөө бол одоо блокчейн технологи ашиглаад Монголд одоо ямар давуу талууд бий болох вэ гэхээр нэгт Монгол улс маань 3 сая иргэнтэй тий. За ер нь бол одоо бид нар энэ манай бүртгэлийн асуудал одоо нөгөө өдөр тутмын сонингуудаар гардаг нийгмийн даатгал тий. За дээрэс нь одоо нөгөө энэ нөгөө бусад одоо жишээл хамгийн энгийн зүйл сонгуул тий. Сонгуул одоо Эстон улс блокчейн технологиор сонгуулаа хийх гээд бэлдэж эхэлж байна тий. Тэд мөн бас анхны ийм блокчейн дээр суурилсан улс болохоор үзэж байна. Сая Швейцарын Зүг гэд хот бүрэн блокчейн технологи дээр суурилсан хот болох гээд өрсөлдөж байна. Зүг Цүрих 2. Тоо нөгөө консул такс болон бусад төлбөрийн хэрэгслийг криптовалютаар төлье. Мөн тэр бүртгэлээ блокчейн технологи дээр хийя гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө Монголд хамгийн энгийн яхаараа Арангаан аймгийн төв дээр 10 ширхэг шатхуун түгээх станц байх ёстой юм те. Хэрвээ энийг блокчейн технологи дээр оруулчвал өөрөөсөө Арангаан аймагт хоёрхан л шатхуун түгээх станц байвал нөгөө одоо бензин авах машины дугаарлалт ч гэдэг юм уу нөгөө ажлын бүтээмж үйлдвэрлэж байгаа хүний яг бүтээмжийг жинхнээр нь бодитоор нь тооцоолох боломж байна. Бид нар өнөөдөр тэр тооцоолол хийж чадахгүй болохоор Арангаан аймагт 10 шатхуун түгээх станц байгаа л Монголд нэг хорооллын дотор 30-40 дэлгүүр байгааг гол асуудлыг шийдэх юм блокчейн технологи. Энэ маань нөгөө бүх оролцогч нар ижил эрхтэйгээр оролцоод шийдлээ бүх хүнд нээлттэй тий. Тэгэхээр энийг одоо зөвхөн төр зэсэг биш тий. Одоо энийг ингээд энэ технологи ашиглавал дэвшилтт юмнууд маш олон гарна. Тэгэхээр дээр нэг нэмэт хэлэхэд бас нэг сүүлийн үед айгүй их гарч ирээд байгаа ICO гэдэг байгаа тий. Initial coin offering одоо initial public offering биш coin offering. Энийг юун дээр хийж байгаа гэхээр блокчейн дээр Ethereum-ыг ашиглаж өнөөдрийн байдлаар бол хийж байгаа гэж ойлгож байгаа. Ethereum нь ямар боломжийг олгож байна гэхээр smart contract одоо би нэг coin авсан бол одоо
энэ компани ингээ үйл ажиллагаа сагуулжаад явсны дараа койнороо одоо ийм бүтээгдэхүүнийг авнаач, ийм хямдралтай үнээр авнаач гэдэг юм уу те. Ийм одоо шин төрлийн одоо бас мөнгө босгох юм арга бол сүүлийн үед айгүй их дэлхийд даяар ирч хүчээ авч байгаа. Тэгэхдээ харамсалтай нь зохицуулалтгүй байгаа учраас маш их одоо скам одоо лөөрийн шинжтэй тиймэрхүү мөнгө босгоод алга болдог ч юм уу тийм маш их гарч байна. Тэгээ ирээдүйд бол ер нь зохицуулалтын орчин бүрдээд иймэрхүү одоо боломжууд нээгдэх юм бол биднэрт бас маш том боломж байгаа гэж би харж байгаа. Дэлхийн зах зээлээс айгүй хурдтай мөнгө босгох арга. Яг нь эфирийн талаар ингэ сайн ярьлаа шүү дээ. Өөр одоо юу хийж болох вэ ярьж байгаа. Өөр юу хийж болох вэ гэхээр зөвхөн мөнгө биш. Бүртгэлийн систем маань энэ дотроо сүлжээ дотроо хийж байгаа байхгүй. Тэгэхээр хүн би өнөөдөр одоо Монголд нэг одоо үйл хөрөнгө одоо ингэ зарна шүү дээ. Зарлаа гэхэд би нотариат орно, гэрээ байгуулна, бүртгэлийн газар орно, тэгэл лавлагаа авна. Ингээд хэд өдрийн ажил бол нэлээх ажил болдог те. Энэ бүх ажлыг би одоо нөгөө сүлжээн дээрээ өөрийнхөө нөхцлүүдийг тавиад ингээд борлуулахад нэг онооплт дарах байхгүй. Тэгэхэд тэр бүгдийг нь баталгаажуулаад сүлжээ нь өөрөө ингээд гэрээг баталгаажуулаад гаргаад ирдэг. Гих мэтчлээ. Тэгэхээр одоо бидний нөгөө амьдралыг нөгөө айгүй амархан болгоод киноноор гардаг шиг амьдрал одоо айгүй ойрхон байгаад байгаа л тэр одоо алхамд бид энэ одоохондоо тэгтээ хэрэгжиж яваасыг эхлэегүй. Дөнгөж нөгөө одоо хэр юу байгаа явж байгаа. Одоо боловсруулаад замаа гаргаа тий. Одоо IT-ийн хүмүүс ингээд суугаад кодоо бичээд ингээд бүр ингээд олон талаас нь ингээд үзэж байгаа. Тэгэхээр түмэн цэнгэлээс болохоор илүү AI-тай холбож сумаар байна л да. Химэл оюун ухаан. Химэл оюун ухааны талаар боломжууд нь бас хязгааргүй, цаглашгүй юм шиг мөртлөө том технологийн компани захирлууд болон одоо ирээдүй рүү хар цэтгэдэг одоо дэлхийн хамгийн ухаантай хүмүүс гэж хэлж болохоор хүмүүс болохоор айгаад идэг. Энэ бол юун хойд солонгосын пуужин те. Энэ бол нөгөө роботууд бидний араас ирж шүү гэдэг шиг л одоо кино шиг ишлэл хэлээд байгаа. Блокчейн технологийн талаар бол харьцангуй эерэг зүйлүүд хэлээд байна л да. Тэгээ энэ бол илүү либералчлан хүмүүсийн оролцоог нэмэгдэн, ил тод байдлыг нэмэгдүүлнэ гэдэг. Криптовалютын талаар яриаггүй шүү бас үзэгчд маань ойлгох хэрэгтэй. Блокчейн гэдэг технологи нь бол арай том одоо ийм сэтгэлгээний хувьсгал гарч ирэх гээд байх шиг байна. Тэгэхээр artificial intelligence буюу химэл оюун ухаан энэ технологитой хавсруул эрсдэл гэж харж байна уу? Ер нь чиний уншсанаар эсвэл тэрийг банкирууд одоо хуулийн фермүүд бол химэл оюун ухааныг ашиглаад паралегал буюу одоо тэр хууль хянаа суудаг хүмүүсийг ажилгүй болгоно гэдэг байгаа шүү дээ. Зарим сэтгүүлч нарыг ч гэсэн ер нь одоо спортын мэдээ зэдэг хүмүүс суугаад бичих ямар ч шаардлагагүй гэдэг байгаа байхгүй. Одоо явандаа бол машинуудтай одоо урт замд машин барьдаг хүмүүс бол сүлдээ ажилгүй болно гэж байгаа те. Програмчлалсан том тракууд яв. Тэгэхээр тэр талаар ер нь уншчихаар блокчейн химэл оюун ухаан хоёр энэ дээр одоо сая Английн төв банк одоо хараат бус байдлаа хуулиар баталгаажуулсны 20 жилийн үед сая өнгөрсөн 5 дахь хагас санд Монголын цагаар том конференц хийжсэн. За валютын сангийн тэргүүн Лагард нэлээд гоё тийм ирээдүг харсан үгнүүд хэлжсэн. За тэрэн дээр бол одоо нэг гоё сонирхолтой жишээ ярьж байна л да. Жишээ нь одоо тийм жолоочгүй машин бий болчихлоо шүү дээ. За ирээдүйд магадгүй гудамжаар явна. Тэгээд за нэг хүн дараад одоо магадгүй ингээд амь насны нөхрөөчлөө. Тэр яг хин хариуцлага үлээх вэ? За тэр машиныг зохиосон хүн тэгвэл яг аль хэсгийн зохиосон үлээх юм. Эсвэл тэрийг эзэмшиж байгаа компани үлээх юм уу? Энэ бол яг хуулийн хувьд бол тодорхойгүй байна гэдэг. Яг тэрнтэй адилхан блокчейн, криптограф тийм кодон дээр суурилж байгаа. Магадгүй нэг алдаа гарлаа. Тэгвэл хариуцлага хэн үлээх вэ ч юм уу? Тэгэхээр энэ бол нэг тийм тодорхойгүй зүйл нь байж байгаа. Эсвэргээр үн цэн нь юу юм бэ гэхээр энэ бол нэгт цаг хугацаа юм. Хоёр зардал юм. Ийм болохоор л үн цэнтэй зүйл илүү сайн хөгжүүлээ. Энэний давуу талыг ашиглая гэдэг дэлхийд даяараа ингээд сонирхоод л яваад байна л да. AI-ийн хувьд бол ирээдүг тэгээд одоо хинч хэлэхэд хэцүү л да. Яг тухайн технологиг хийж байгаа хүмүүс хүртэл ийм байж магадгүй л өөрийнхөө өнцгөр тайлбарлаж байгаа. Яг аль нь үнэн бэ гэдгийг бид нар бол цаг хугацаар харуулах байх. Тэгэхээр энэ дээр би тэгж мэддэг хүн болж хариул тий зөвхөн юм болов гэж. Зөвхөн чиний сэтгэл болчих гээд нэ тий. Сая Uber-ийн дэд захиралтай захирал хүндэд уулзахад жолоочгүй машин бол ирээдүй. Манай компани ирээдүй биш, бид бүхний ирээдүй гэж нэг 15 минутын танилцуулга ихтэй бас хэлж байсан л та. Тэгэхээр одоо за Монгол банк ингээд мэдээлэл гаргаж тийм ээ. Өнөөдрийн хэлцүүлэгт бас
цагдаагийн газрын одоо захим гэмт хэрэгтэй тэмцэх хэлцээс бас өөрсөө одоогийн байдлаар бол яг энэгээр хүн хохирчлоо гэдэг гомдол ирээгүй байна. Гомдол ирээгүй байгаа болохоор бид бүхэн бол судалж байна. За дараагийн хилцүүлгүүдэд оролцоно гэдгээ хэлсэн байгаа. Түрүүн лам сүрэнгийн хэлжсэн дээр яг нэг зүйл одоо бодлоо л да. За би ингээд криптовалютын дансаа ингээд нээсэн компьютер дээр ингээд сууж байгаа бүх хөрөнгө оруулалтаа. За яг ганц зөрөг захирлын зөвснөөр цалингийнхаа 5% ингээд хийцэн. За тэгээд ингээд шилжүүлэг хийх үгүй юу гэдэг дэлгэцээ гаргаж ирээ суужсэн чинь манай хүүхд ирээд yes дараад одоо Өнөр бат руу те санамсаргүй мөнгө шилжүүлчлээ л дээ. Өнөр бат одоо нэг арал дээр сууж ивэл тэгээд би тэрийг бол дахиж хийзээш намайг миний эрх ашигыг бол хинч хамгаалж чадахгүй. Тийм гомдол тийм схем байгаа юу. Тэгэхээр энэ нэлээд тийм өндөр нийгмийн хамгийн одоо өндөр боловсролтой хамгийн мэдээлэлтэй байгаа хэсэгт зориулсан тийм боломжууд гарч ирээд байгаа юм шиг санагдаад байна л да. Нэг тийм одоо олон нийтийн санхүүгийн ер нь бол ийм байгаа. Ер нь яг хувьцааны зах зээл ч гэсэн тийм те. Хүн болгон бид нэр өдөртөө хувьцаа буруу шилжүүлэг гүйлгээ хийх магадлал байдаг. Одоо код байгаа шүү дээ. Одоо чиний өөрийн чинь төрөвчний нэг код байдаг байхгүй 64 тэмдэгт багцсан. Буруу тийм код руу одоо хүн рүү явуулчих юм бол буцааж авах ямар ч боломж байхгүй. Тийм болохоор маш сайн тэр одоо код харт юм бас QR-аар хийх боломж байдаг. QR-аа яг зөв яг чиний төрөвч чи өөрөө бүх хариуцлага чиний гарт байгаа. Тэгэхээр чи өөрөө юм айгуу сайн шалгаад яг өөрөө яг хариуцлагаа өрөөл юм хийх хэрэгтэй. Тэгэхгүй одоо хэн нэгнээс дараа нь гомдол нэх санхүүгийн төсвөл хороо Монгол банк тийм газар бол байхгүй. Тэгэхээр яг чиний мөнгө чиний гарт байгаа л гэсэн үг байхгүй. Тэгэхээр ямар нэгэн хувьцаа авдагтай бол яг адилхан байна уу те. Шин гэдэг дээр л бас буцаал ачиж байгаа. Шин технологи маань яг нөгөө одоо багаар ингээл сайжруулт одоо нөгөө жирийн нөгөө энгийн үнд хэрэглээнд хүрхтлээ одоо зөвшөө хугацаа бол байх шиг байна. Энийг зохиосон хүмүүс маань өөр IT-ийн хүмүүс тийм ээ. Хөгжүүлж байгаа хүмүүс маань IT-ийн хүмүүс тийм ээ. Тэгэхээр тэр хүмүүст бол энэ бол нэг асуудал биш. Айгүй амархан тийм өөрснөө ингээл гэлцүүлэл хийж байдаг. Яг энгийн хүн гарч ирээ иймэрхүү асуудал гарч магадгүй. Ингэсэн түүхч байгаа тийм Англид одоо Джеймс Холлс гэх нөхөр флаш дискэн дээр 7500 ширхэг биткойн одоо өнөөдрийн ханшаар нь 30 сая доллар тийм. Тэрийг маньхүү энэ флаш дискэн дээр нууц үгөө бичсэн. Хийцэн флаш дискэн дээр нөгөө нэг төрөвч хадгалсан байжгаад санаанд өдрийг хайцсан. Тэрийг дахиад хизээж олчихдог. Бид нөгөө имэйлийнхаа нууц үгийг мартчихад нөгөө нууц үгөө сэргээх нэг хүн 30 сая доллар олчиж байгаа юм тий. Олоогүй. Тэрэнд яг хаа хаягдаал олчихж байгаа байхгүй ерөнхийдөө. Яг ер нь бол нөгөө ер нь одоо биткойны ч юм уу одоо криптовалют төр үүсчихэд эрсдэл нь тэр юм байна. Ер нь одоо өөрийнхөө компьютер дээр хаагдуулах магадгүй өөрийн чинь хүүхд өөрийн чинь хүсээгүй байтал товчлуурыг ирээд дардчих гэдэг юм те. Энэ нөгөө талаараа бас хүн том боломжийг олгож байгаа те. Тухайн эрхчлөө те одоо юу гэдэг аль нэгэн банкар ч гэдэг юм аль нэгэн дундын зуршлагчгүйгээр шилжүүлнэ. Нөгөө нэг эрсдэл нь одоо дахиж банкн тэрэ буруу гүйлгээ хийсэн бол очиод залруулдаг шиг тийм залруулга байхгүй. Технологийн нь өөрийнх нь чадвар нь тэр нөгөө блокчейн гэдэг юм дотор өөрийн чинь шилжүүлэг тийм бүртгэгдээл явцсан бол тэр төлбөр тооцоог эргүүлэх ч юм уу тэр нөгөө тооцооллын дэвтрийг буцаж эргүүлэх харах нөхцөл болцоо байхгүй болчихсон. Би өнөр утаас юм асуумаар байна л да. За чи 5 сар олборлчлоо тий. Тэгэхээр өвөр Монголд байгаа тэр том фермүүдийг чи үйл ажиллагаагаа өргөжүүлэе гэж бодож байна уу? Ер нь том газар аваад серверүүд бариад хөргүүрийн системүүд тавиад би одоо энэ хоёр фейсбુકийн групп дээр байж хахад олборлолтын ийм техник технологи зарна энийг суйрлуулж өгнө мөгнө гэдэг зарууд бол яваад эхэлсэн байлээ тий. Чиний хувьд бол хувийн хувьд бол тийгэж бодохгүй байна. Гэхдээ энэ одоо жишээл ламсруу энд бол cloud mining хийж байгаа. Тэр нь болохоор бүр айгүй олон тавиад тэг хүмүүст одоо тэрийг рентэлдэг буюу тодорхой хэмжээний мөнгөөр одоо сарын хугацаатай хэр одоо компьютерийн power ингэ зардаг. Тэгээ тиймэрхүү бас нөхцөл байгаа л да. Тэгээ миний бодлоор яг үннийг хэлэхэд энэ ганц зэргийн хэлдгээр энэ бол ирээдүйтэй long term 4-5 жилийн хугацаанд тэгэхээр бүх өндгөө нэг сагсанд битгий гэсэл гэдэгтэй тодорхой хэмжээний хөрөнгөөл зарцуулаад явхад ер нь бол ашигтай л баг тий. Би нэг ганц юм хэлчихв. Тэгэхээр ер нь одоо хүн мөнгөө хөрөнгө оруулахын тулд юу хэрэгтэй вэ гэхээр нэгт мэдээлэл хэрэгтэй, хоёрт мэдлэг хэрэгтэй. Тэгэхээр энэ нэвтрүүлгийн үндсэн ч гэсэн яг одоо маш гайхаж байгаа хүмүүст одоо тал талаас нь тий хөрөнгө оруулагч нар ингээд тоглож байгаа, олборлож байгаа хүмүүс за зохицуулагчийн зүгээс ингээд
мэдлэг мэдээлэл олгож байгаа нь өөр үнцэн юм болоо гэж байна. Тэгэхээр одоо бол ингээд 150 тэрбум $10 мянган валют хэдий энэ дээр ингээд гүйлгэнд орж байгаа ч гэсэн 150 тэрбум $1 хүрээд жижигхэн байна гэж одоо Кристин Лагард IMF-ийн босс хэлж байгаа боловч энэ чи оны эхнээс 850%-аар өссөн байгаа байхгүй. Тэгэхээр Түмэн эдийн засгийн хэлж байгаагаар бол ямар нэгэн байгууллагад юм уу хөрөнгө оруулалт хийхдээ бүтээгдэхүүн үн цэнийг хар гэдэг байгаа ш. За Apple компани бол бид нар шинэ бүтээгдэхүүнийг ингээд жил болгон харж ин тэг гарч ирээ танилцуулаад одоо 100 сарын баяраар бол дэлхийд даяараа Apple 10-ыг барих гал хүмүүс өрчлсөн захиалга өгж байгаа баг. За Tesla-гийн машин бол эхний загвар нь 30 хэдэн мянган зарагдаад туссан ч гэдэм юм. Тэгэхээр энэ валют руу хийх хөрөнгө оруулалтын үн цэн юу гэж хараад одоо танай компани ч юм уу танай компани бүтээгдэхүүн санал болгоод байна. Шууд ирээдүйдээр бооцоо тавьж гин гэж үзэх үү? Эхэлж орж ийн те ямар нэг юм төрүүлж эрсдэл үрж орсон хүмүүс бол дараа нь өндөр эрсдэл үрж байгаа мөртлөө өндөр ашиг аваа гардаг гэдэг зах зээлийн дүрмээр яг хамгийн гол миний ойлгож байгаа зүгээр биткойны хувьд аваад үзэхэд хамгийн гол үнц нь бол одоо өнөөдөр би одоо Америк руу ч юм уу хаашаа ч мөнгө шилжүүлээ гэж бодоход хэдхэн секунд дотор би мөнгө шилжүүлж байна. Энэ нь бол маш одоо үр бүтээлтэй гэх юм уу юм систем байгаа. Дээрэс нь биткойны нийлүүлэлтэн төрүүлсэн хязгаарлагдмал 21 сая. Тэгэхээр яг эдийн засгийн үндсэн юун дээр эрэлт нийлүүлэлтэн дээр тогтоод хязгаарлагдмал нөөдөлтөө эрэлт нь өсөж байна. Тэгэхээр үн нь бол ер нь өсөж байна гэж харж байгаа. Цаашдаа энэ нь бол төлбөрийн хэрэгсэл илүү докторжоод ирэхээр төлбөрийн хэрэгсэл болоод явах бүр боломжтой л гэж юу нь бол харж байна. Самсурынгийн хувьд За энэ дээр юм ба. За би яагаад ерөнхийдөө биднэрт бас нөгөө хийсэн судалгаа байгаа л да тий. Ер нь бол монголчууд энд хэр оролцож байна тий. Ер нь бол монголчууд ер нь гадаадын энэ exchange сайтуудад ороод нэг 8% татвар төлж тэгээд нэг 7-оос 21 хоногийн ийм хугацаатаагаар одоо мөнгөө авдаг. Одоо манай өнөр хоёр шиг майнерууд майнер хийгээд одоо орлогоо 7-оос 21 хоногийн дараа авдаг тий. Тэгээ 8% одоо шимтгэл төлөөд тий. Тэгээд бид нар одоо яагаад энэ Трейдсигэм ингээд олон улсад хүлээнчээрэгдсэн платформ хийчихвэ гэдэг нь монголчууд маань одоо энэ яриад байгаа хөрөнгө оруулалтанд орохын тулд монгол хэлээрээ тий монгол төгрөгөөрөө одоо нэг өдрийн дотор тий одоо өнөр өөр шиг майнер бол одоо манай бирж дээр өөрийнхөө олсон орлогыг борлуулад солиод монгол төгрөгөөрөө мөн одоо ганц зэрэг захиралд хандж байгаа хөрөнгө оруулагч нар бол одоо төгрөгөөрөө биткойн худалдаж авах нөхцөл болцоог үүсгье гэж санаачилж байгаа. За түрүүний асуултанд нэмээд хариулахад монголчууд одоо энэ майн хийхэд ямар нөөц болцоотой юм бэ? Жишээлбэл тогны мөнгө те өшөө өргөжүүлэх боломж байна уу гэж байна. Бид нар эндээ сая cloud mining гэдэг ерөнхийдөө одоо дэлхийд дээр ийм нормал болсон бизнесийн загвар байгаа. Одоо өвөр Монгол асар том ийм фармууд бариад тэр фармынхаа одоо орон зайг түрээсэлж байгаа гэсэн үг дэлхийд даяар. Монгол улс бол маш тохиромжтой. Өнөөдөр бид нэр нарийн цариг өргөн царигаар нүүрсээ хэрхэн зөхөг маргалдаж байна. Өнөөдөр блокчейн технологи бол энэ майнинг хийж байгаа схем маань Монголын нүүрсийг шилэн кабелээр экспортлох айгүй том боломжийг монголчуудад нээж өгч байгаа. Бид нэр зах хязгааргүй одоо бид нэр Америкт нүүрсээ өгөх бүрэн бололцоотой байна гэсэн үг. Гэхдээ тэрийг хэлбэрийг өөрчлөөд нүүрсээрээ цахилгаан гаргаад цахилгаанаа өнөр өөр шиг ч гэдэг юм уу манай одоо байгуулсан cloud farm шиг цахилгаанаараа одоо дэлхийн хэмжээний экспорт хийж байна. За дээрэс нь Монгол улс бол одоо хүүтнээ цаг урт байрладаг. Энэ маань одоо тэр майнинг хийхэд асар их дулаан ялгардаг. Тэр дулаан маань одоо дулааныг бууруулахын тулд том хөргүүрүүд ажилладаг. Монголд одоо хөргүүр байх шаардлага байдгүй ч гэдэг юм уу те. Тэгэхээр энэ бол одоо монголчуудад олдсон маш том боломж юм аа. Тэ нэгэнт одоо энэ блокчейн гэх технологи зөвхөн энэ бүртгэл болон зөвхөн төлбөр тооцооны хэрэгслэхээсээ илүү одоо бид нар газар нутгийнхаа байршил энэ олон одоо цаг хугацааныхаа боломжийг ашиглаад майнинг хийгээд маш одоо өвөр Монгол баригдаад байгаа шиг том майнинг хийгээд Монголынхаа нүүрсийг магадгүй Монголынхаа нарыг бид нар Монгол тусаж байгаа нарны цацрагийг нарны солар панелаар цахилгаан болгоод тэрүүгээрээ биткойн олборлоод тэрийгэ бирж дээр зараад одоо Монгол улстай валют оруулж ирэх юм том нөхцөл болцоо байгаамаа. Энийг одоо төр засгийн үүднээсээ ч гэдэг юм уу те холбогдох хүмүүс нь харуул энэ бол бас одоо монголчуудын хувьд эдийн засгийн эрхчлэлийн төрөх бас нэг боломж гэж би одоо хувийнхээ зүгээс харж байгаа. Тэгэхээр
маш товчхон гантгаас асуухад ямар хууль эрх зүйн зохицуулалт байвал энэ блокчейн технологи юм уу криптовалют Монголд илүү одоо ээлтэй тийм хөрөнгө оруулалтын инструмент болохоор жишээлбэл одоо дата центрууд Монголд яагаад нэгдвэ гэхээр Google компани одоо ерөнхийлөгч Эрик Шмидт ирж байхдаа манад дата хамгаалдаг хууль байхгүй. Одоогийн байдлаар. Хамгийн сайн дата хамгаалдаг хуультай Швейцарт байгуулагдсан стартапуудад бол илүү ихтгэлцэл одоо хүмүүс хүлээлгээд байдаг ч гэдэм үү те. Тэгэхээр ямар зохицуулт хүлээж ийн. Эсвэл зохицуулт шаардлагагүй ингээд цаашаага энэ чиглэлээр ажиллаж байгаа үйлчлэгээ үзүүлж байгаа зарж байгаа энэ фермүүд ингээд нэмэгдээд явна гэж харж байна. Мэдээж хэрэг ямар нэгэн зохицуулт хэрэгтэй л баг л та. Зохицуултыг гэхдээ зөв хийх хэрэгтэй болов. Сая хэлсэн Монголд одоо дэлхийд гарах гаднаас хөрөнгө татах одоо маш том боломж энэ бол. Бид нар одоо газраа авахгүйгээр хийж болохоор одоо гаднаас хөрөнгө оруулалт хийх одоо татах боломж энэ. Одоо Өнөр Батын чи одоо мөнгө өөрөө гаднаас ус мөнгө ингээл хийгээ сууж шүү дээ. Тэрнтэй ажиллахаа том хэмжээгээр хийж бол. Энийг одоо засгийн газар төрөөсөө дэмжиж тийм ээ. Бид нэр Швейцар ч юм уу тийм ийм чөлөөт. Ялангуяа бид нар одоо Орос хятад хоёрын одоо хажууд байхлаар одоо яаж нэг хятад одоо яг энэ яаж нэг гэхэлэр хятад бол мэдээж хэрэг хяналт тавих иргэдтэй одоо хяналт тавих одоо нэлээд том зорилготой тийм ээ. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд хүмүүсийн мөнгөний гүйлгийг одоо хянаж явах хэрэгтэй. Биткойн маань ингээ мөнгөний гүйлгийг ингээ хянахад айгүй бэрх. Тийм болохоор засгийн газар нь одоо яг энийг яаж хянахаа өнөөдөр шийдэх одоо мэдэхгүй. Гэхдээ удахгүй нэг хууль гаргана гэж яриад байгаа шүү. Гэхдээ яаж хянахаа шийдэхгүй. Тэрнээс болоод одоо ингээ үнийн өсөлт одоо сайн унлаа шүү. Гэхдээ эргүүлээд хятад бас энийг хайж болохгүй байхгүй. Тэрийг бас өөрснөө хүлээн зөв ойлгоод байгаа байхгүй. Энийг хайчих юм бол бид нар дэлхийн эдийн засгаас хоцрох үлдэх юм байна. Оросууд ч гэсэндээ за мөнгө угаалт одоо энэ офшорын асуудлыг биткойн дээр бол яаж шийдэх вэ гэдэг дээр бас ингээд юу яаж чадахгүй ганц одоо нэг арилжаа ажиллуулах гэж тийм үү. Ганцхан арилжаан зөвшөөрлөгөд ажиллуулах. Монголд миний хувьд 3 сая хүнтэй энэ жижигхэн улсад бол бид нар чөлөөтэй байх хэрэгтэй. Гаднаас энэ хөрөнгө оруулалт татах хэрэгтэй байхгүй. Тэгээд бид нар нөгөө экспортын 90% маань нөгөө уул уурхай дээр явдаг улсад бол зөрүүлээд ганцхан одоо нөгөө нэг одоо ганцхан эдийн засгийн гарцтай биш ингээд олон замаар нэгдэж болохоор энэ боломжийг ашиглаад дэмжиж технологийн дэмжиж орон зайг нь бэлдээд өгөх хэрэгтэй бол. За баярлалаа. Тэгэхээр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань өнөөдөр бас дэлхийд даяар маш олон санхүүгийн байгууллага болон одоо арилжаанд оролцож байгаа хүмүүсийн одоо анхаарлыг татсан блокчейн технологи болон криптовалютын талаар зах цухаас нь болон төв банкуд юу гэж бодож байгаа яг оролцоод энэ чиглэлээр шинэ бүтээгдэхүүн хийж байгаа. За энэ чиглэлээр сургалт зохион байгуулж байгаа мөн олборлолт биткойны олборлолт хийж байгаа тал бүрийн төлөөлөлтөд ярилцлаа. Тэгэхээр ер нь бол шинэ санаа мөн эрсдлүүд байгаа боловч бас өндөр өгөөжтэй байж болох юм байна. За энэний хажуугаар явж байгаа бас янз бүрийн лоурийн сүлжээний бизнесүүдээс бол иргэд маш сайн мэдээлэлтэй байж энэ чиглэлээр одоо айгүйх ярилцлага явагдаж байгаа цахим орчинд бас тэр диалогонд оролцож хөрөнгө оруулалтаа хийх хэрэгтэй байна гэдгийг тал бүрийн төлөөлөлтөд ярилцлаа. Тэгэхээр нүүдэл шийдэл нэвтрүүлгийн онцлог шилжлүүд маргааш гөгөөцөг имэн дээр нийтлэгддэг байгаа. Нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Та бүхний ирээдүйн хөрөнгө оруулалтад амжилт хүсье. Баярлалаа.